хэдэн хоногийн өмнө ингээд Хөх тэнгэр радиоос ингээд хүсэлт ингээд авсан байхгүй. Мессеж аваад та манай зочноор орж ирэх үү гэдэг. Тэгэхээр би тэрийг уушаа гайхаад Хөх тэнгэр радиот одоо яаж оролцсон бол Хөх тэнгэртэй залрах хэрэгтэй юм байна. Өнөөдөр хэрвээ да. Өнөөдөр гоёсон. Тэгээд ачсан. Тааруулаад яг тэр үгийг ингэж ашиглах ингээд дотор ингэж маадарч үн байх тусмаа цэнхэрдэж илүү хөх өнгөтэй болох. Эд хөрөнгө тань мэдэх байна. Эрдэн мэддэг боловсрол гэдэг. Энэ гур байна. За ингээд манай үзэгч сонсогчд маань ч гэсэн бас одоо Нистэг ямаг гоё хөнгөн хөгжилтэй контент хийдгээр нь бүгд мэдчихэж байгаа хаа. За тэгээд бас өнөөдөр миний хувьд бол одоо Нистэг ямаа буюу Бат төрийнхөө сошиал дээр байдаг Нистэг ямаа гэдэг үднээс биш. Баттөр гэдэг хувь хүнийх нь үднээс бас дотоод ертөнц нь ямарын, өнгөн ямарын, тэр дотоод ертөнцийнх нь хэлбэр төрсөн ямарын бас мэдмээр сонирхолтой байна. За тэгэл дотоод ертөнцийн өнгөн тэгэл хөөхлөв гэдэг. Нистэг ямаа тэ Баттөр гэдэг хоёр хувааж штэ тэ. Яг сайн ярих юм бол би зүгээр гэртээ яг ямар байдаг тэ найз нөхөд болон ах нартайгаа дүү нартайгаа яаж харьцдаг. Яг тэр байдлаараа л нөгөө сошиал дээр гаргадаг байхгүй. Тэгээ яасан гэсэн нөгөө манай гэрийнх нь хэлний хүмүүс байдаг. За. Тэгээ гадаад дотоодтой ажиллаж байсан. Тэгээд нөгөө гадаад үг монгол үгтэй ингэж одоо хольж утгаж тэ эсвэл монгол үгээр ч юм уу гадаад үгээр ч ялгаагүй ингэж дандаа наадаж тоглодог хүмүүс байдаг байхгүй. Тэгэл манайхан яг контент хийдгүү. Би нэг контент хийдэг. Тэгэл байгаагаараа л контент хийсэн чинь хүмүүс хаа гэдэг. Надаас ихсүүлэл энийгээл. Тэгэхээр нэг тийм ялгаатай юм бол баг байхгүй тий. Зөв. Тэгээ зүгээр дүр доош тоглоно. Гэхдээ өөрийнхөө дүрдээ л тоглочлаа. Тэгэл ер нь тэгэл болоо тий. Миний талаар гээл. Үгүй тэгээд одоо ер нь бол юу штэ. Хоёлоо гоё ингээд дэлгэрэнгүй ярина штэ одоо. За хэдэн настай юу хийдэг үлээ, яадаг үлээ гэдэг дэлгэрэнгүй. За насны үед бол яг тэмээжилтэй гэж ярьдаг. За тэмээжилтэй л гээд байгаа юм. Тэгээ тэр нь бас цаана очиж тэ. Тэгээ яг ерөнхий одоо багцаа барагцаа бол өгчөж байгаа. Тэрүүгээр монголчууд л энийг ойлгодог, гадаад хүмүүс бол ойлгохгүй. За тийм ээ яг юу хийдэг гэх юм бол мэргэжлэр би хэл шинжээч орчуулагч Москваас орж исэн. Бакалаврт Москвад төгсөөд Москвагийн хэл шинжлэх сургуулаа илээ Морис Тариаса тэ Иньяс гэдэг сургууль. Тэгээд дараа нь Бельгид магистра хамгаалах гэж очиод ковидор гацж байсан золоо. За. Тэгэл ковидын үеэр гацчаад тэгээд буцаач Монгол руу ирээд яг магистрал төгсөж чадаагүй. Тэнцээ харахад хүрээд ирсэн. Тэгэл Монголдоо ирээд контентаар ер нь бол явж энэ. Контент яагаад хийж гисэн гэхээр би нөгөө YouTube их үздэг гэсэн. Би ч YouTube баг анх гарч яхад 2004-5 онд л анх гарч яхад YouTube үзэж эхэлж байсан байхгүй. За. Тийм тэгэл хар багаас одоо баг 9-10-11-т тэл ингээ YouTube үздэг гэсэн хөгжсөн. Байнгын YouTube-рууд үзээд тахаар YouTube бичлэг хийх хүсэлтэй байсан. Тэгээд оюутан байхдаа бичлэг хийж эхлээд. Тэгээд YouTuber ч юм болчоод Монголдо ирээд тэгэл контент рил бичлэг хийгээл тэгж явж байгаа. Энэ бол дэлгэрэнгүй яриа гэвэл шүү дээ. Зөв. За Instagram дээр ер нь одоо сүүлийн үед голцоо. Илүү идэвхтэй байдаг. За Instagram-ыг анх яаж бичлэгийн санаагаа гаргаж ирээд ашиглаж эхэлсэн бэ? За нөгөө YouTube яаж ийсэн нөгөө. За яг эхлээд YouTube ярьчих. YouTube дээр бол нөгөө хөөмэ Монгол хөгжим. Тэр өөр илүү танигдаж эхлээд тэгээд тэр бичлэгүүдийн доор гадаад хүмүүс монгол хэлийг яаж сурах уу, хаанаас сурах уу, монгол хэлний бичлэг ер нь сурах тийм материал байхгүй байна гэдэг гомдолдог гэсэн байхгүй. Тэгээд би монгол хэл жоохон заах гэж үзчихсэн. Гэхдээ YouTube-ийн нэг хэцүү юм нь 5-8 минутын бичлэг хийгээд чанартай хийхин тулд чинь доор иж нэг өдрийн ажилладаг. Доор иж. Тэгэл зураг хийн, нэрийг олно, ерөнхий санаа боловсруулна, зураг авалтаа хийн, өөрөө дүрд орж тоглоно, эвлүүлнэ, тэрийг оруулна, тэгээ цаашаа тэрийг нааш цааш нэг түгэнтэй. Гэх мэт ажил чинь амар их төвхтэй байхгүй. Тэгээ тэрнээсээ жоохон залхацсан. Тэгээд 23 онд Монголд подкаст ажил дээр буужсэн.
Би чинь YouTube хийдэг болохоор манай найз чи YouTube хийд юм чинь манай подкаст дээр ажилладаг байгаа ч гэдэг. За. Тэгээд энэ чи подкаст хийжсэн чинь ажил дээрээсэн 2 залуу намайг чи наад нэг үгээр мазарч байгаа юм уу та рил болгоод нэг Instagram дээр тавьж үзээч наа чи хол явна шүү дээ. Наадаа 15 секунд дотор барьчих. Яа тэгэхээр тэр тухайн цаг үед Instagram story чинь өөрөө 15 секунд явдаг гэсэн. Тэгэл 15 секунд дотор нэг юу л одоо өөрөлт болон цохилтоо хийчихвэл болох гээд байна гэдэг. Тэгээд 3 бичлэг хийсэн чинь л дэл бүсэрсэн шүү дээ. Одоо тэгвэл энэ нөгөө Instagram дээр тавигдаад идэг тэр нөгөө хөөрхөн хөгжилтэй бичлэгнүүд нь яг өөрийнх нь одоо нөгөө өдөр тутамдаа л одоо ярьдаг зүйлсүүдээ ингээ хийчих чинь үү? Эсвэл ямар нэгэн байдлаар нөгөө санаа ирж хайж ийн үү? Яаж хийдэг вэ? Энэ яадаг нөгөө одоо мэргэжлийн өвчин гэж ярих уу те. Зарим хүмүүс ингээд одоо жишээлбэл нэг жишээ авахад манай уран зохиолын багш Москвад зааж исэн Орос хэлний уран зохиолын багш найз нь юу юм гэсэн цэргийн офицер гэсэн. За. Тэгээ тэр хоёр хүн ингээд ой дотор явж байсан гэнэ. Тэгэл манай багш уран зохиолын юм чинь ингээд энэ модтэй энэ байгаль дэлхий хангаж яасан сайхан үзэсгэлэнтэй юм бэ гэх юм бодож байсан гэнэ. За. Тэгсэн чинь нөгөө хүндээ ингээд хүнээс асуусан байл та. Энэ газрын талаар юу гэж бодож ийн гэл нөгөө офицер хүнээс асуусан чинь нөгөөт нь нэг тэр толгод дээр тэр буу сойрлол их зүгээр боломж юм байна гэдэг. За. Тэгэхээр нөгөө мэргэжлийн онцлог гэж байгаа даа шүү дээ. Тэгээ миний мэргэжлийн онцлог нь бол нөгөө орчуулагч хэл шинжээч болохоор үгний талаар ботоод явж байдаг. Зүгээр өдөр тутам явж байхад ингээл нэг үг бодвол тэр үг чинь тийм утгатай юм биш үү гэдэг. Тэгэл тэр нөгөө орчуулж яхад яаж хоёр өөр хэлбэрээр орчуулж болох уу гэдэг бодоод тэрэндээ чинь яг нэг өгүүлбэрт одоо жишээд нэг өгүүлбэрт нэг үг орчхоор тэр чинь утгыг нь хоёр өөр олгочихж байгаа байхгүй. За. Тэгээд тэр талаас нь ингээл бодоол ямар хин нэг надад нэг үг хэлэх юм бол тэр үгнийхэн талаар бодоол явчихдаг байхгүй. Тэгэхээр яг тийм өөрөө одоо хүчилж дүлж тэр санаагаа гаргах биш. Зүгээр байж хахад нөгөө санаа нь ороод ирдэг. Тийм тэгэл тэрийг гайгүй санаа орж ирвэл тэрийг тэмдэглэл тэрийг дараа нь жоохон боловсруулаад нөгөө рил хэлбэрт яаж энэ санаагаа хөргөж болох уу гэдэг бодож байгаа л тэгэл рил хийчихдэг. Ер нь хувь хүн нь өөрөө тийм хөгжилтэй хүн байх нь шүү дээ тий. Зарим хүмүүс хөгжилтэй л зарим нь ядаргатай л гэдэг. Миний хувьд бол хөгжилтэй байна. Тэгэл жоохон эсвэл ядаргатай болж магадгүй. Нөгөө нэг төрөний хөл шиг. Тий тэр одоо нөгөө хүн ингэж юм ярьж байхад хажуугаар ингээд үгээр ингээд маацраад байна шүү дээ. Тэгэхээр ингээд гоё юм ярмаар шүү дээ. Сериасны баймаар. Тэгэхээр яах нэг наатаад байгаа юм бэ гэдэг. Тийм үү бас гарна. Сүүлдээ тэгээд өөрөө дасаад ингээд тэр өвчнөд нь халтчтай юм байна нэг сонголтой. Тэг яг намайг хэлхийн өмнө одоо баг үг дуурахын өмнө дуугаа. Тэг мэдчихээ дуугаа. За. Хүмүүс тийм болчихсон юм байна. Багтаа ер нь ямархуу хөвгтэйсэн бэ? Энэ зан чанарыг бол юу байсан баха? Яг яалчгүй хүсүүсээгөө би эргэн тойрны хүмүүсээс авсан баха. За. Тэр нь манайхан яг тийм хүмүүс байгаад байт. Одоо жишээлбэл манай өвөө дунд говь хүн бохгүй. Дунд говийн чи ер нь бол тийм шогч. Хүнд одоо юу гэм хоч төр өгдөг. Тэгчээ тэр үгээр цааш нь хүмүүс явуулаад байдаг шүү дээ. Тий. Тэгээд зочд нь эргүүд ингээд зочдтой ингээд хоч өгчин. Тэгэл ямар нэг үг хэлэх юм бол тэрийг нүлгэж аваад маазраал шоглол ганцаараа тэгэл энийг сууж идэг байсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр яг нэг талаас яг нөгөө өвлөгдөж ирсэн юм байж магадгүй. Өвөөгөөс авсан зан чанартай. Нөгөө талаараа тэр орчинд өссөн хүмүүс чинь өөрсдөө тэгээд өсөөсөө тийм шогч маазардаг тийм хүмүүс болчоор намайг жоохон бахт ингээд юм хийх болгонд намайг ингээд шоолоод идэг. Хийж байгаа юм болгоны шоолоо. Одоо зүгээр ингээд гадаар ингээд гүйж байгаа амар хөсөн тогтголоод орж ирж штэ тий. Тэгэхээр нөө урсцсан та гэдэг. За. Яжж миний нүд жоохон юм доош ингээд яцсан амар ингээд хөлөрсөн байна штэ. Тэгээд урсцсан та ороод ирлээ. Тийм орчинд өссөн болохоор тэгэл тийм л болсон гэж ойлгоод байна. Хэсэг өөрхийн тий. Тэгээд нөгөө бага насныхаа бас гоё сонирхолтой нөгөө хөгжилтэй дурсамжуудаасаа тэгвэл тэгэхэд энэс үргэлжлүүлээд гоё ярил сонирхолтой юм биш үү? За тэгээ юу? За хөгжилтэй гэхин ч одоо хаашаа нөгөө гадаадд
өссөн. Монгол байжсэн гадаад байсан нааш цаашаа явсан болохоор монголоор яг ойлгохтой зөв ярьж чаддгүй. Тэгэл нэг үгээ буруу хэлчихнэ. Тийм тэгэл буруу хэлээгөө нөгөө хаа гэж зүгээр шоолох заяа. За. Бүр тийм гэр бүлийн дэвтэр дээр бичдэг. Тэгчээ дараа нь орж ирсэн үгүй болоо байныг хардаа. Манай үе гэж хэлжсэн. Тэгээд Йоо. тэгэл орж ирсэн хүн болгоны доогдох болоо. Тэгэл шогломи тэгэл байн болчдөг байсан байна шүү дээ. Тэгээд яаж би чинь одоо үеэлүүдийн донд тухайн цагт хамгийн бага нас аахгүй. Хамгийн бага нь болохоор нөгөө өөрийнхөө өмгөөлж хамгаалж ярих чадваргүй. Нөгөөдөлөх нэг ам хэлдэг нь илүү хөгжсөн. Тэгэл юм болохоор наваг дээр шоо. Тэгж өссөн. Тэгээ тэрнээс олоод нэг тийм одоо нэг тийм баг авир болцсон гэхүү дээ ааш гэхээс авир болцсон. Зөв. Одоо нөгөө монголоор бас нэг сайн ярьдаггүй байсан гэж байна. Тэгвэл яг нөгөө хэл шинжээч болох яг энэ нөгөө сэтэл нь яг хаанаас төрсэн бэ? Үнэхээр нөгөө монголоор бахархсан сэтгэлээс үү? За хэд нөгөө үе шаталтай явагдсан. За. 10 жил би одоо Орос сургуульд сурж агаад Монгол сургууль руу шилжиж ороод. За. Тэгээд Монгол одоо хэл бүрэн золихгүй шүү дээ. Одоо математикийн үг хэллэг чинь, физик үг хэллэг чинь те Монгол хэлний дүрм мөрмийг ойлгохгүй. Тэгэхээр нөгөө хичээлээ нэг сонирхож суудаггүй. Аа юу нь бол муу сурлагатайс байхгүй. Энэ бол ингээд гадаа гшаа тутагшаа тэгэл нөгөө сургууль боловсролын системийн ингээд солилцоорч нөхцөл нь өөрчлөгдөд ирэхээр ингээд дасан зохицоход хэцүү. Тэгээд нэг 9-10 дугаар ангид би яг уран зохиолын хичээлд нэг гайгүй дасаж эхэлж байсан. За. Тэгээ манай уран зохиолын багш өөрийнхөө түүхээ ярьжсэн байхгүй. Би яг зөв санаж байна уу, буруу санаж байна уу. Тэгээ ерөнхий утга санаа нь бол миний ойлгосноор 90-ад оны үед юм шиг аа цаазан ял байсан цаг үед. Нэг сурагчийнх нь төрөл садна нэг асуудалд ороод тэгээд ер нь бол цаазлах яланд унахж байсан гэсэн. За. Тэгээ шүн орж ирээд нөгөө манай багшд хэлээд тэгээд тэрүүгээр дамжуулж нэг загтал бичүүлээд одоо нэг шүүхэд өгөх загтлаа бичүүлээд тэгээ манай багш яг тэр хүний амьдралынхан тэр туулыг нь сонсоод тэгээд тэрийг бичгэн дээр болгосон гэж байна. Нөгөө хүн аль яг ойлгохтой гой бичиж чадахгүй болохоор манай багш уран зохиолын хүн болохоор зөв зэгцтэй бичдэг гэдэг. Тэгээд тэр загтлыг шүүхт өгчиж нөгөө амиа орсон гэдэг юм лээ. Тэгээ яг тэр үед би сонсоогоод нөгөө яаж яахгүй яг нэрээ үг хэллээр одоо үгээр хүний амийг аварч болд юм байна гэдэг сэтлийг анх авч байсан. Тэгээд тэр багшийн хичээлд сууснараа би нөгөө ном уншиж эхэлсэн. Монгол хэл дээрээ. Тий. Чи өмнө ерөөс ойлгохгүй байсан хүн чинь шууд Монголын нуус тавьж орж байгаа. Монгол зүгээр Монгол ном аваад уншиж чаддгүй ойлгохгүй хүн чинь шууд Монголын нуус тавьж ороод байраад ойлгоогүй. Гэхдээ нэг тийм сэтэл оч өсөрч байсан гэхүү дээ. Тэгээ яг нөгөө Монголоо гэсэн сэтгэл анх яг тэнцэнээс ингэж нэг бад амлна гэхүү юу юу. Тэгээ тэрнээс хойш баянгын тийм Монголын түүхэн ном өдр уншиж тэрөөр хөглөгдөд. Яг тэгэл монгол хэлэндээ сайн болж ирсэн гадагшаа явах хэрэг. Тэгээ гадаадд нөгөө урт удаан хугацаанд би ч баг 10 жил гадаад сурж байгаа байхгүй. Тэгэхэд нөгөө монгол байхгүй. Яг нөгөө монголоо гэсэн хүсэл байхад монголын дээрээ байхгүй. Тэгэл нэг тийм юугүй зарим хүний хажууд монголын талаар илүү их мэднэ. Гэхдээ нөгөө талтай монголын талаар бас мэддэггүй. Одоо ах юм уу да мэддэггүй. Яг тэгэхээр монголчууд ч ингээд эргэн тойронд байгаа юм ингээд байгаагаар нь хүлээд авчдаг. Тэгээ нэг сонирхож шимтэж уншдаггүй, ойлгодоггүй, сурыг гэсэн сэтэл байхгүй. Миний хувьд бол нөгөө монгол миний дэр байгаагүй болохоор би ч бас монголоо мэдхгүй энэ гадаадад очсон монголоо өмөрч ярьж чадахгүй гэдгээ бодоод гимшээд, ичээд тэгээд монголын талаар зөндөө уншиж байгаа байхгүй. Тэгэл яг мэдлэг нь байгаад идэг. Тэгсэн мөртлөө байхгүй юм шиг ингээд одоо хөдөө мөдөө намайг гаргаад авах юм бол би бас нэг барьц цаалдах магадaltaй байхгүй. Одоо ямар нэг мал цаал одоо зүслэдэг гэх юм бол би мэдэхгүй. Тэгсэн мөртлөө дээлээ өмсөө яваад идэг нэг тийм нэг. Гэхдээ гадаадад байхад яасан нөгөө Африк хүмүүсийг харахад зарим нэг амар гоё үнснийхээ хувцас өмсөж явж байгаа байхгүй. Метро дотор ингээд суудсан гэр бүлээр. Тэрийг харахад би амар атаарч ирсэн. За. Эднэр ингээд үнснийхээ хувцас өмсөө явж байна. Би гоё дээлээ өмсөд явах юмсан ингээд
Тэгээд гадаад нөгөө дээл байхгүй. 10 жил дээлгүй гадаад явцсан. Тэгчээд Монгол ирээд дээлтэй болоод тэрнээс хойш одоо дээл өдөр болгоо өмсөж байгаа. Яг миний ховийн талаар гэвэл нэг тийм л. Яг үнэ. Дээлтэйгээ маш гоё харагддаг. Өөрт чинь үнэхээр зөгтөг. Тэг яг би энэнийхээ хэмжээнд тааруулсан. Тэгээд эхлээд бол зүгээр соёл уламжлал авч явж ийн гэдэг талаас дээл өмсөж эхэлж байгаа байхгүй. Тэг яг өөртөө нэг тийм сорилт тавиад дээл анх авсныхаа дараа 30 хоног дээлээ өдөр болгоо өмснө гэдэг сорилт тавьчихсан. За. Тийм тэгэл өмсөж явж байхад дээлэндээ дассан. Тэгээд дараа нь ингээд эрдийн зүгээр барууны хувц өмсөн чинь урд өмнө өмсөд гайгүй яваад болоод байдаг байсан чинь дээл өмсөж жагаад гинт барууны хувц өмсөн чинь жоо сийгж мийгээд даарад доогоор ингээд гой мой таарад. Тэгээ нэг ар нуруур ингээд хүтэн агаар ингээд мэдэрдэж тэр нь мэдэрдэж таахгүй. Тэгээд тоохгүй та тэгээд дээл өмсгөр илүү тийм сүржим гой харагддаг байхгүй яа ингээд өөрийгөө ингээд талент харж юм уу сүйдэрт харж юм гэдэг том тэ баруун навц өмсгөр буцаад чул болсон шиг би ч өөрөө турхаа юм болохоор тийм тэгэл нөө дээл өмсөд явж явах бас нэг сонирхолтой юм хүмүүстэй харьцаж байхад шал өөр болчихсон юм байна хандлага нь. За жишээлбэл урд өмнө би ингээд зүгээр ингээ хоц өмсөөл очиход байла. Окей, nice. Гой залуу тэ урт тустай өндөр залуу окей. Nice. Дээл өмсөд яхаар ингээд юм цаанаасаа хөндлөлт юм бэл. Тэгээ энэ ганц хүн дээр болдом өгсөн чи бас амтан дээр гардаг гинэ. За. Яг би энийг бол яг туршиж үзээгүй. Яг дээлэн дээр болоод мэдээд байгаа. Яг хүмүүсийн хандлага нь өөр болдог бол шууд мэдэрсэн. Морь адуу морь байгаа штэ. Дээлтэй хүнтэй илүү номхон байдаг. Дээлгүй хүнтэй илүү жоохон тогшин байхад байдаг таг. Яасан гэсэн чинь нөгөө удамшлын тэр мэдээлэл шүү дээ, тэ. Урт удаан хугацаанд одоо мэдгүй хэдэн 100 хэдэн мянган жил дээлтэй хүмүүсийг хараад дээлтэй хүмүүстэй илүү ойрхон байж байгаа. Гинт өөр хувц өмсчихөр гайхаад. Юу илээ. Хин бэ өөрөө. Харин гэдэг юм гардаг гэдэг зарим хүмүүс яриад байгаа байхгүй. Би тэгтээ бас сонсч ирсэн юм байна. Монгол анхрыг бас тэгдэг гэж бас сонссон. Тийм бас сонирхолтой. Тийм тэгэхээр яг дээлтэй хүнтэй ингэж гоё харьцах нь өөрөө монгол хүний цуснд нь байд юм шиг санагдсан. Ганц монгол гэлтгүй гадаад хүмүүс бас энийг хүндэлдэг, дэмждэг. Яг тэгэхээр гадаад хүмүүс яг өөрсдийнх нь соёл нь баг байхгүй болсон байхгүй. Одоо Европт очиход үндэсний хувцс гэдэг юм байгаа юу гэхээр баг байхгүй. Тийм тэгэхээр яг тийм үндэсний хувцс соёлтой хүмүүсийг хараад тэр хүмүүс атаархдаг. Хүндэлдэг. Яг зөв. Тэгээд одоо та дээлтэй гадаад хүнтэй ингээд харьцахад тэр хүмүүс тантай хамаагүй гоё харьцсан. Ердийн үед очсноос. Тэгэхээр одоо хэрэг ажил хэрэг явуулж байгаа бол бас нэг талаар бодоод үзэхэд дээлээ өмсөд очиход ажил хэрэг бүтэх магадлал илүү өндөр юм шиг надад санагдсан. Яг зөв. Ямар гоё юм бэ те. За ер нь бас дээл зүсгэлийн талаар бас айгүй гоё сонирхолтой зүйлсүүдийг ярьж өглөө. Энээс улбалаад бас нөгөө ер нь цэнхэр одоо өнгө байгаад байгаа шүү дээ те. Өнгөний хувьд ер нь өөрөө цэнхэр өнгөн дуртай юм уу гэж би харж байна. Тий, их сонио тий. За би ингээд ямар нэгэн сонголт өдр хийхээ хамаа ингээд бодлолоороо мэдээж ингээд хандах хэрэгтэй шүү дээ. Ямар ашигтай юм бэ гэдгээр бас бодох хэрэгтэй. Нөгөө талаараа сэтгэлээ бас хандах хэрэг гардаг. Тэгэхээр ингээд бодлоо онтрааж байгаа л за би яг өөрөө юу хүсэж байна гэдэг анхны тэр нэг очиж байгаа шүү дээ. Тэрэн дээр төлөрдөг байхгүй. Тэгэл би нөгөө одоо энэ дээлийг хийдэг ижагуур гэдэг нэг брэнд байгаа. Тинчээ очиод байнгын ингээд дээлээ ингээд сонирхдаг байхгүй. Тэгэл олон өнгийн дээлүүд байгаа. Тэгэл ингээд сэтгэлээ тандаад ингээд асууж шүү дээ. Энийг авах гэхэд юу ч ингэж дуурахгүй байхгүй. Тэгээ хөх дээлэн дээр очиад энийг авах. Дотроос зүгээр. Ард яг нэг анхны очин ингэж мэдэрдээд байдаг. Тэгээд бэлгэдлийн талаар их сонирхолтой юм байна. За гадаадд бол хөх хөнгөийг гарах зарим нутгаас шалтгаалаад бол хэцүү байсан юм шиг. Монголд бол хамгийн түгээмэл өнгө байсан юм шиг байгаа. Миний ойлгосноор одоо нэрс байгаа шүү дээ тий. Тиймэрхүү жимсхнийг ашиглаад одоо нунтагд юм уу тий одоо буслахт юм уу яаж иж боловсруулад ямарваа нэгэн даваг хөх хөнгөтэй болох нь бол монголчууд их түгээмэл байсан. Нэг өнгө. Нөгөө талаараа бол түүхэнд илүүтэйгээр нөгөө
засаг төрийн хүмүүс дээл өмсдөг гэсэн юм шиг. Засаг төр гэхээр одоо өнөө цагийн цагдаа, шүүгч, мөрдөн байцаагч, прокурор ч юм уу те. Хууль баталдаг хүмүүс. Тиймэрхүү одоо талбарын хүмүүс хөхтэй л өмсдөг гэсэн гэж сонссон. Яг цаад бэлэгдэл нэг сонирхолтой. За. Ямарваа нэг юм ингээд хол зайд байх тусмаа те. Гүн байх тусмаа цэнхэрдэж илүү хөх хөнгөтэй болох төлөв рүү ордог шүү дээ. Одоо алсын уулсыг харахаар ингээд наан бол зүгээр ногоон уул байдаг бол цаашаа байх тусмаа илүү цэнхэр болчдөг да те. Цэнхэртэн харагдах уулс гэдэг. Тэгээд ус хэдий ч нэг гүн байна. Төдий ч нэг хөх хөнгөтэй болдог. Өнгөц харахад бол цэнхэр хаж гүн болдог шүү дээ. Тэр шиг одоо хөх тэнгич гэсэн одоо уудам гэдэг талаасаа засагч хүн ямар нэгэн асуудал шийдэлж байгаа бол хууль баталж байгаа нөө эсвэл хүмүүсийн тэр нөгөө эрүүгийн тэр нөгөө хэргийг шийдэж байна те. Тэг тусмаа нөгөө гүн сэтгэх хэрэгтэй гэдэг бэлэгдлээс нөгөө өнгө нь өөрөө тэр хүн тийм мэдээлэл өгдөг байсан гэж. Ямар гоё юм бэ те. Яа тэгэхээр одоо жишээлбэл ингээд нэг орон зай дотор ингээд гэмт хэрэг гарлаа. Тэгээд нөгөө тэр хүмүүсээр очиод яриад үзэхэд хин хинийх нь зүв болж таарад байдаг. Яг бурд нь олоход хэцүү. За. Тэгэхээр нөгөө засагч хүн яах вэ гэвэл өнгөрснийг нь мэдээж сонсон те. Яг тэр орон зайд яг юу болчих вэ? Эхлээд буруу зөв гэдгийг нь хэлэхээс өмнө те орон зайд нь юу болчих. Тэгээд одоо тэрийг яаж шийдэх юм? Тэгээд тэр шийдвэрсэн шийдвэр нь ирээдүйд ямар нөлөө үзүүлэх юм? Гэдэг тооцоолж агаад хамгийн бага хохирлтой шийдвэрийг гаргадаг гэсэн. Тэгээд хамгийн бага хохирлтой гэдэг нь нэг талаараа юу вэ? Хамгийн ашиг ихтэй болж байгаа байхгүй. Яг тэр хамгийн бага хохирлцсан өөр хамгийн их ашиг штэ. Тий. Гэдэг. Гэхдээ ашиг гэдэг дээрээ тулгуурлахгүйгээр хохирол дээрээ тулгуурлаж бодож тэм шийдвэр гаргадаг гэсэн. Тэр нь өөрөө нөгөө хөх хөнгөөр ингэж бэлэгдэж явдаг гэсэн гэдэг юм байлээ. Гайхалтай. За одоо надад сая ингээд гоё бэлэгдлийн өнгөний бэлэгдлийг ярьж өглөө штэ. Үүнээс одоо маш олон зүйлсүүдийг бас хэл шинжээч хүний хувьд бас уншиж мэдж байгаа. Голчлон ер нь одоо энэ Монгол ахуйн талаар өв соёлынхаа тухай одоо яг ямар ном, зохиол, их сурвалжаас уншиж мэддэг вэ? За энэ их сонирхолтой сэдв шүү. Одоо би ч уг нь Москвад хэл шинжлэлээр сурч байсан. Одоо шинжлэх ухаан гэдэг талаас одоо тэгээд Оросын боловсрол бол их гоё байсан. Ялангуяа манай сургуулийн боловсрол бол яг нөгөө урд өмнө байсан тэр чанараа аль болох сайн хадгалаад багш нар нь бол яг өөрсдөө мэддэг чадвараа ингээд өглүүлж байгаа шүү дээ. Тэгээд би нөгөө барууны соёл, барууны боловсрол, барууны тэр арчлал гэдэг юм их лаг гэж боддог гэсэн аахгүй юу? Арчлалыг үү? Тий. За. Барууны. Ааха. Тэгээд би Бэлэг рүү яваад Бэлэгч нь бол нөгөө юу шүү дээ Европын холбооны төв. Тэнцээч тэр НАТО тий Европын холбооны гол нөгөө үндсэн одоо цөмүүд нь тэнцээ байдаг. Олон улсын зөндөх том байгууллагын тэр гол барилга гэхүү байгууламж гэхүү те яг тэнцэнэ байдаг байхгүй салбар нь тэгэл за энэ Европын холбоо ч нь бол арчлал гэдэг юмыг бол яг толтон госч байгаа хүмүүс байх хэрэгтэй гэл тэгээд Европын боловсрол их сайн байх хэрэгтэй гэж бодоол очсон чинь за би ч нэг Орос боловсрлоор явсан чинь Орос боловсрол хажууд гологдсон надаа штэ яг хөө мэдээж тэр үеч бас ковид идэргээд гарсан гэхдээ л гологдсон. Тэгээд арслын хувьд гэсэн бас гологдсон. За. Яг нөгөө өөрийнхөө чөлөөтэй илэрхийлэх тийм эрх мэрх гэл хүний эрх гэж ярьдэн штэ тий. Тэрийг ярьдсан мөртлөө яг амьдрал дээр нь тулаад харсан чинь эсэргээр нь хэмхийгдэг байхгүй. Тэг манай одоо их сургуулийн ингээд шинжлэх ухаан гэдэг салбар нь өөрсдийн тийм одоо юу гэх вэ ашиг сонирхол одоо дотоодын ус төрийн нэг тийм юм оролцоод тэгээ багш нар ингээд өөрсдийнхээ мэддэг чаддаг салбартаа өөрсдийнхээ карьераа бодож оюутнуудтай яг ямар сэдвэр яаж явуул зүгээрээ гэдэг тулгаж өгдөг. Тэгээд чадвартай оюутнууд байсаар байтал тэр чадвартай оюутнуудын санал нэгддэг болохоор тэдний дээш нь гарахгүйгээр санал нэгдэж байгаа зүгээр дуулууртай явж байгаа хүүхдүүдийг авдаг ч юм уу тийм. Эсвэл судалгаа шинжилгээ хийж явахдаа заавалчгүй тэр хүмүүс юм дурд гэж хэлдэг. Тэг
судалгаа хийж байхдаа би бүр сүүлдээ гайхаад та нар судалгаа хийгээд байгаа хүмүүс зүгээр тэр цаасан дээр байгаа юм дахиж буулгаад байгаа юм уу гэж хэлтэл авч байгаа. Тэгээд дээрэс нь тэр шинжлэх ухааныхан тэр нөгөө материалаа судалгааныхаа одоо бүх одоо юм нэг газар ингэж өгнө. Тэгж өгөхдөө 400-500 евро ч төлдөг ч л баг нилээд төлдөг. За. Тэгээд өөр хүмүүс тэр нөгөө судалгааных нь одоо юм уншиж тэрийг нь ашиглая гэхээр тэр бусад судлаачид 40-50 евро тэр газарт нөгдөг. Тэр судлаачд юм биш тэр газарт нөгдөг. Судлаач нь өөрийнхөө юм өгөхийн тулд бараг 1000 евро өдөр хүрдэг ч илүү 1000-аас дээш хүрдэг ч илүү мартчих. Энэ бол амар үнэтэй тусдаг. Тийм үү. Тийм тэгээд яг тиймэрхүү юмуд ингээд араас нь ингээд цуулаад харж байгаа. Ковидын үеэр яасан тийм муу сонь болж байгаа байхгүй яг. Тэгээд арстл гэдэг чинь одоо аль нам нь илүү их санал авна. Тэр нам нь нөгөө засгийн эрхийг авч байгаа шүү дээ. Тэгсэн чинь Бельгийн 21 илүү 22 оны сонгуулиар 6-д орсон нам нь засаг барьсан. За. Тэг би найзуудаас энэ юу болчих. Тэр яаж байгаа юм бэ? Тэгсэн дөөдөл харин нэг тийм болсон шүү. Тэгээ ягаад 6-д орсон нам? Үгүйтэй цаагуурал яригдсан л байгаа байхгүй. Тэгээ тэр чи яг нөгөө арслал мөн үхээр биш. Зүгээр нөгөө эрх ашиг сонирхол гэдэг юм цаанал явагдаад байгаа байхгүй. Тийм ээ. Тэг яг тэр үед би ингэ сэтгэлээр амар унжсэн. Амар унсан чагта хайшантай одоо сэтгэл дундуур үлдсэн байна шүү дээ. Нилээд дундуур үлдсэн. Урд өмнө яг миний хүлээлт ийм байхад нав сонсон байхгүй. Тэгээ тэр үед би яасан яг тэгээд бас нөгөө хэр шинжлэлийн хувьд ууг нь би хэр шинжлэх их дуртай хайртай. Гэхдээ яг зөвөр нэг дутагдaltaй тал нь амьдрал дээр хэрэглэх мэдлэг жоохон бага өгдөг. Яг хичээл сургууль болон судалгааны үеэр бол тэр онлоодыг бол ашиглахад бүрэн боломжтой. Гэхдээ яг ингээд өдөр тутмын амьдрал дээр ирээд яг юм ярих гэхээр тэрүүр одоо яах юм гэдэг нэг тиймэрхүү мэдлэг байхгүй. Хэрэггүй биш хэрэгтэй. Гэхдээ яг хэрэгтэй газар амар хомигдмал жижиг орондоо дотор хэрэгтэй байдаг. Яг мэдээж тэрийг нөгөө цааш нь өргөжүүлээд ямар нэгэн компани одоо үйлчлэг юм уу бүтээгдэхүүн дээр буулгаж болохгүй ш болно. Гэхдээ би яг юу хүсэж байсан гэхээр өдөр тутамд хэрэглэх мэдлэг чадвар. Тэгээд яг бэлгтээсэн их сургуулийн боловсролоос яг тэр мэдлэг яг хүсэж байсан мэдлэгээ авч чадахгүй байгаа гэсэн байхгүй. Ковид үеч байсан бас багш нарын зааж байгаа юм ч гэсэн сэтгэл дундуур байсан болохоор ингээд тэр тухайн үед ингээд явж исэн чинь Монгол нэг тийм одоо юугүй нэг шууд ингээд ярахад их сонирхолтой уг нь бол хөх тэнгэр гэдэг зүйл бол холбогдоод явж байгаа байхгүй. Онгод тэнгэрүүдийн тийм айлтуруудыг хүмүүс ингээд Facebook дээр те YouTube дээр ингээд хуваалцаад явж исэн. Тэрийг ингээд сонсоод тэг би ингээд өөрийнхөө сурж байгаа юмтай ингээд харьцуулж үзэхгүй шинжлэх ухаантай. За. Тэгсэн чинь манайхны одоо эртний одоо улбаа боловсрол нь нэлээд тийм улс суурьтай амьдрал өдөр тутамд хэрэгжилж болох тэр мэдлэг чадвар байгаад байсан байхгүй. Улс суурьтай. Тэгэл тэрийг ингээд харьцуулаад бараг жил гаруй сонсож байгаа байхгүй. Бэлгт байхдаа. Тэгэл хажуугаар нь хичээлдээ явж байгаа. Тэгээд нөгөө оройтой Монгол юмудаа сонсоод уншаад явж байгаа. Тэгсэн чинь за манайх яалчгүй гоё юм байна. Яг хоо гадныхныг бол би үгүйсэхгүй. Гадныхаа яг тэр нарийн мэрэгжлийн юмуд бол хэрэгтэй. Гэтэ манайх нь бол яг юм улс суурьтай ингэ бүхлээр нь ингэж хард юм байна. Яг миний хүсэжсэн мэдлэг мэдээлэл бол яг энчээ байсан байна гэдэг. Тэгээ би Монголд ярьжсэн. Тэгээ яг хоо яг ямар суухаар энийг олсон бэ гэх юм бол нөгөө Зөв 5 гэдэг нэг подкаст байсан. Зөв 5 гэдэг. Зөв 5. Яг Монголын нууц тавчаан дээр гардаг үг юм байлаа. Зөв 5 гэдэг. Тэрний утга санаа гэх юм бол их сонирхолтой. За яг өнгөц сонсох юм бол нэг үгийг тэ 5 давтахад одоо нэг худлыг 5 давтахад тэр үнний ортой сонсогддог гэж байгаа байхгүй. Тэгэхээр зөв эсвэл 5 давтсан уу гэдэг утга санаа. Нөгөөд нь гэх юм бол нөгөө ямар нэгэн мэдээллийг 5 удаа нөгөө шинжих одоо нэгтлэх арга байдаг гэдэг. Яг тэр 15 арга бол зааж өгч байгаа. Тэгээд тэрийг бас цаашлаад ингээд одоо тусгаар тогтнолтойгоо бас ингэж холбож үзэж байгаа. Тэр тусгаар тогтнолт яг ямар нөлөөтэй юм бэ, ямар хохиролтой юм бэ гэдгийг зааж өгдөг. Тэгэхээр одоо яг
энэ сонссон мэдээлэл нь хохиролтой мó, хохиролгүй мó, ашигтай мó, ашиггүй мó гэдэг те хэрэгтэй мó гэдэг ингээд нэгтэлж үздэг. Одоо дээр үед бол хүмүүс зүгээр шууд сонсоод гэл бодоод явчихдаг гэсэн гэж. Тэгээ би яг тэр аргыг ингээл бас хэрэглэхгүй. Ямар нэгэн мэдээлэл сонсоод за яг тэр зөв тавуугийн мэдээлэл нь ч бас сонсож байгаа байхгүй юу? Бас өөрсдийг нэгтэлж үзэж байгаа шүү дээ. Эднэрийг худлаа ярьж гинөө эсвэл нэг юм олон дахин давтаад байна уу гээл те. Тэгээд ингээд давхар ингээд сонсох болгондоо ингээл өгөөсөх те өөр өнцгөөс ингээд бодоод ахаар ингээд тарих толгой амир ингээд сайжилж байсан гэхүү те. Тийм тэгэл Монголд ирэл Монгол өв соёл уламжлал ярьдаг, сонирхдаг хүмүүс байна. Тэр дотор бол гэрлийн өргөө гэдэг нэг бас бүлэг хүмүүс байгаа. Тэднийхнээс ол зөндөө хэм суралцсан. Тэгээд өөр зөндөө тийм хүмүүс байд юм бэлээ. Яг нөгөө өв соёлоо сонирхож, судалж, хэрэгжүүлж авч байгаа хүмүүс их сонирхолтой баггүй. Тэгээд гадныхын тэний талаар ярих, гадных нь бас их сонирхоод байгаа. Нэр наач нэр тийм үү гэж орж ирдэг. Нэг тиймэрхүү л юм да одоо орол. Бэлэгт сурж исэн. Тэгээд бас Оросд сурж исэн. Тэгэхээр Орос хэлтэй байх нь байна. За англи хэл бол байгаа. За тэгээд өөр ямар хэл мэддэг вэ? Бэлэгт би нөгөө англи хэлээр сургууль сурж исэн. Тийм. Тэгээд хажуугаар нь Бэлгийн яг үнцэн хэл нь бол Франц, Нидерланд. Тэгээд яг нэг захтаа нэг герман хэлээр нэг хүмүүс ярьдаг. Тэгээд яг би хэл шинжиж болохоор зүгээр сонирхлоор зарим хэлүүдийг сурна. Гэхдээ яг нэг мэргэжлийн төвшөнд бол яг орчуулагч гэдгээр Орос англи хэлээр сурсан болохоор яг тэр хоёр хэл дээр бол илүү сайн гэхүү. Бусдаар бол ойр зур тэ хүмүүстэй харьцах төвшөнд л тийм л байна. Нөгөө бичлэгэн дээр нь бас гардаг штэ. Ойрод найз нь байдаг, буряд найз нь байдаг. Энэ найзуудтайгаа бол одоо Оросд сурж байхдаа танилцсан байх нь уу? Үгүй юу. Монгол ирээ танилцж байсан. Тийм үү. Яасан гэсэн чинь 22 онд надад самуу гарч байгаа шүү дээ. Тэгэл Оросоос нь зөндөх боройдууд, тува, якууд, халимгууд дөрвж орж ирж байсан шүү дээ. Тэгэл тэр үеэр танилцж байсан. Тэр үеэр нөгөө би гадаад тахт нэг юм газар очдөг гэсэн. За. International event гэдэг. Гадаад хүмүүс одоо жишээлбэл Бэлгт очиод нэг хэцүү юм найз нөхдөд олдоход хэцүү. Бэлг хүмүүс өөрсдөө найзуудтай болохоор тэр найзын хүрээлэл үүсгэсэн байдаг. Тэгэхээр тэр хүрээл дотор дахиад гадны хүн ороод нэг ирдэггүй байхгүй. Бүр Бэлг дотрооч гэсэн. Одоо жишээ нэг хотод амьдарч байсан нөгөө хот руу нүгүүд очиход тэн чинь найз олоход хэцүү. Тэгээд гадаад хүмүүс яасан гэсэн чинь нөгөө өөрсдөө дотроо тийм нөгөө үйл ажиллагаа үдшилэг гэдэг зохион байгуулдаг. Тэгэл тэн чинь очивол нөгөө гадаад хүмүүс ганцаарч байгаа болохоор ачуугуудаа шууд найзлахад бэлэн байдаг байхгүй. Тэгээ тиймэрхүү газар би баг 7 хоногт 2 3 4 удаа явдаг гэсэн. Тэгэл хүмүүсээ найзлал. Тэгээ Монголдо ирээд явсан чинь яг нөгөө 10 жилийн найзууд бүгдээр аж амьдралтай, гэр бүлтэй болсон. Олдохгүй. Тэгээ би бас нэг хэсэг жоохон найзгүй зааж гэр. Тэгээд нөгөө international event Монгол бас зохион байгуулсан байна гэдэг мэдээд тийшээ бас очиж байгаа байхгүй. Тэгээд очисон чинь тэнцээ нөгөө боройд халмаг тува якууд нөхдүүд нь байдаг. Тэгэл тэд нартайгаа би ч Орос сурж байсан болохоор братан эдисэдэ давай. Тэгэл яриад авчих. Тэгээ би бас уг нөгөө боройд гэх одоо Монгол тургатан хөгт холбтон гэдэг дээр их нөгөө бодож одоо сэтгэлдээ тээж явдаг болохоор тэд нартайгаа нийлэхэд их амар. Тэд нар ч гэсэн яг тиймэрхүү хөг сэтгэлтэйгээр ингээд Монголд ирдэг болохоор ахын дүүсээ бараад ирж байгаа асуудал гарч байхад ахын дүүс дээр очиж байгаа. Тэгэл яг тэр үед окей nice гэх. Тэгээ шууд найзлал баг анх уулзаад найзлал авчиж. Ямар үнцэг гардгүй гэхээр одоо жишээлбэл хилийн цаана үлдсэн монголчууд, хилийн наан үлдсэн монголчууд энэ л ялгаа гарч байгаа байхгүй. Яасан гэхээр цаана өөр засагтай. Өөр хуультай, өөр нөхцөлтэй. Хэдийгээр монгол хүн ч гэсэн монгол заяатай ч гэсэн өөр орчинд төссөн хүн, хомигдмал орчинд төссөн хүн чинь Монголд ирээд гайхаж байна. Яасан гэж 22 онд одоо 12 сард нөгөө жигсаал дээр хийжсэн шүү дээ. Тий. Тэрийг манай боройд найзууд харчаад ийм хийж болд юм уу? Ийм хийж болд юм уу гэж байгаа юм. За. Тэрийг юу гэж бодож байна? Одоо бүр оюун санаанд нь тийм буухгүй шүү дээ тий.
Манайхан бол ингээл юм болохгүй байх, бүтгүй байх. Жагс. Ингээл тэ энэ ус ер нь болохгүй байх гэл амны билүүгүй яриад байдаг шүү дээ. Тэгэхэд тэгж ярьж байгаа нь бидэнд амар тийм юу байгаа тоххой. Зүгээр өөрөө тийм ивэл байгаа тоххой. Бидний тэдний хувьд бол бид бол тэрийг нөгөө үнэлэхгүй байгаа тоххой. Угийн байсаар л ирсэн энэ тэгээ яг энэний үн цэнийг мэдгүй. Яг байхгүй газараас ирсэн хүмүүс яг энийх нь үн цэнийг мэдэрдэг тоххой. Манай тийм гэж болдгоо шүү дээ. Ийм хэлэх юм бол шууд шоронд орно шүү дээ. Дандаа тийм айцтай явдаг хүмүүс байгаа тоххой. Олон нийтэд ингэж ямар нэг үзэл бодлоо ингэж илэрхийлэхээс айдаг. Тэгээ өөр монголчуудаа бас ярихгүй энэ талаар. Тэгсэн чинь тэгэл бид нар бол ийм ярьж чадахгүй шүү дээ. Бас хэцүү шүү дээ. Тийм тэгэхээр би ингээ монголчуудыг ингээ харахаар жоохон говцдаг юм. За. Бага юм яагаад үнэлэхгүй байна гэдэг. Энэ одоо жишээл за манай нэг гадаад нацаа. За миний мэдхийн 4 орны паспорттай. За. Европын холбооны 2 паспорттай, Америкийн 1 паспорттай, Бразилийн 1 паспорттай. Тэр хүн чинь баг дэлхийн хаанч бол хаанч гайгүй зорчоод амьдарч болох хүн шүү дээ. Монгол ирээд хэдэн жил амьдарч байгаа хүн надад тэгж байгаа байхгүй. Чи монгол хүн тэ энэ ч төрснөөрөө чи амар азтай шүү. Одоо монголчууд ч нь бол яг эсрэгээр бодож байгаа шүү дээ. Би тэр орны паспорттай олчоод би гоё амьдрах гэдэг байна тэ. Гэхэд тэр 4 орны паспорттай хүн надад азтай байна гэж байгаа байхгүй. Яасан гэсэн чинь чи зүгээр хүссэн газар очиж амьдарч болно шүү дээ. Миний мэдэх улс орнтой миний амьдарч байсан улс орн тийм боломж байхгүй. Очиж заавалчгүй бүх юм зөвшөөрөл авна. Үе шаталтай цаг хугацаа авна. Доор ижтэй чинь 2 3 4 5 сарын ажил. Монгол бол зүгээр ингээл очивол дуртай газар амьдарч болно. Хинч чамайг зайл гэж хэлэхгүй. Энэ нэрхчүүлээ би өөр газар мэдгүй гэж байгаа юм. Тэгэхээр манайхан яг зүгээр би яд энэ нөгөө нэвтрүүлэлд орж байгаараа байгаа юмаа үнэлээч тий. Байгаа юм одоо өөрийнхөө өв соёлтой эзэн байгаа ч яагаад энийгээ ингээд муулаад идэв тий. Ингээд Монгол хамгийн муу орн шиг юм ярьдээ. Гадаадд байж үзээгүй хүмүүс ч ингээд олон талаа би шууд хэлж хуцаад идэв. Гадаадд амьдрал ямар хэцүү гэдэг мэдгүй хүмүүс гадаадд гоё болж чинь манай Монгол болохгүй байна гэдэг. Тэрийг сонсоход амар уурдаг. Тэгээд ингээ энэ талаар ярих юм бол дуусахгүй шүү. Өнөөдөр дуусахгүй тий. Өнөөдөр бол дуусахгүй. Тэгээ яг амны бэлгээс аштын бэлэг гэж ярьдаг те. Тэрийг зүгээр өөртөө хэрэгжүүлээд үзээрэй гэж би хэлмээр байна. 30 хоног. Ямар нэгэн юм болж бүтэхгүй байна гэж ярихаас өмнө энэ амны бэлгээс аштын бэлгийг санаад тэрийг сайхнаар гоёор хэлээд яваад тэг 30 хоногийн дараа танд яг ямар нөлөө үзүүлж байна. 30 хоногийн өмнө та ямар байсан, 30 хоногийн дараа ямар болсон гэдэг дээр нэг харьцуулт хийгээд үзээрэй. Нөлөө гарч магад. Сэтгэл зүйн талаас нь уу, аж ахуйн талаас ч байна та. Гэж яг монголчууд байна. За баярлалаа. Одоо эндээс бас энэ ярианаас нүүдэд ингэж асуумаар юм л да. Одоо ер нь манай монголчууд өв соёлоо хадгалах, өв соёлдоо хүндэтгэлтэй байх гэдэг одоо энэ тал дээр ер нь хэр зөв хүмүүс юм бол та. Өөрийн чинь бодлоор. Зөв. За би зөв буруу нь бол хэлж мэдэхгүй. Гэхдээ яалчгүй үүрэг гэдэг нь бол мөн. Хариуцлага гэдэг юм уу? Өөрийнхөө байгаа юмдаа эзэн байх гэдгээс л эхлэх юм болов. Тэгээ одоо жишээлбэл манай гэрт орж ирсэн нэг хүн орж ирсэн те. Чи над нэг ороо энчээ тавиад энчээ онд гэж хэлэхэд би бол дургуутсан шүү дээ. Яа тэгэхээр тэр гэр чи миний одоо орон зай. Би тэр гэртээ бол эзэн. Тэр шиг адилхан энэ Монгол улс гэдэг те газар нутаг болон өв соёл нь өөрөө миний одоо өвлөгдөж ирсэн баялаг байгаа таахгүй. Би энд уул эзэн суух хэрэгтэй байхгүй. Одоо нэг жишээ нь гэх юм бол монгол хэл байна шүү дээ. Монгол хэл гэдэг чинь бидний одоо нэг соёл байна, өв байна. Оюуны одоо ундраг одоо гол цөмөн гэхүүд хэл. Тэгээд монгол хэлэнд эзэн байна уу гэд хэлэхэд бас хэцүү болчиход байгаа байхгүй. Ялангуяа олон улсын төвшөнд.
нэг тийм бол гарч байгаа. Яа тэгэхээр монгол хэлийг хэн заадаг вэ? Тэ монгол хэлийг хаанаас сурч болох вэ гэхээр нэг тийм хоосон орон зай байгаад шүү дээ, тэ. Ялангуяа одоо жишээлбэл монгол хэлээ мэддэггүй хүүхдүүд байна. Залуус ч гадаадд өссөн, тэ. Монгол хэлээ сурмаар байдаг мэддэггүй. Хаанаас олж мэддэггүй, тэ. Тэгэхээр яг тэрэндээ эзэн суух хэрэг гарч байгаа. Тэгэхгүй бол эзэн суухгүй бол гадаад хүн хийж штэ нэг. Гадаад хүн монгол хэлийг зааш. Монгол хүн гадаад хүн монгол хэлийг заана гэхэр чинь яг хуу тэр хүн бидэнд бол зөндөөх одоо юу хүн ач тус хөргөж байна. Гэхдээ бид гутамшигтай байгаа байхгүй. Тийм биз дээ. Тэр шиг адилхан одоо дээл хувцас ээ нөө тэ морин хуур хөгжим биелгээ нөө тэрэн дээр бас хүмүүс эзэн байх хэрэгтэй байгаа байхгүй. Юу ч хийж болно. Ном сум хараач гэнэ. Тэ яг гадаад хүмүүс ингээд одоо бид гадаад хүмүүс заах хэрэгтэй байтал ягаад гадаад хүн бидэнд заагаад байгаа юм бэ? Бид нар тэгтлээ тийм оюуны дороотолд орцсон юм уу гэж хэлмээр санагдаад байгаа байхгүй. Тийм тэгээд би энэтэй холбогдуулаад нөгөө монгол хэлийг сурталчлаад монгол хэлийг гадныхан заах гэд явж байгаа юм бол. Сая ярин сүүлд нэг шинэ Instagram нэгэд контент хийгээд хэлж байгаа юм билээ тий. Тэр би бол яг энийг аль дээрээс бол YouTube хийдэг ах үесээ бол хүсэжсэн. Аргачлаа олж чадахгүй. YouTube ч амар нөгөө төвхтэй. Тий. Тэгээд яг хоо монгол үгээр ингээд наадж байгаа шүү дээ ингээд. Одоо гүү гэдэг чинь хоёр өөр утгатай болчиход байна шүү дээ. Яг яагаад энийг хийж байгаа юм гэхээр гадаад хэлний контентууд байдаг байхгүй нөгөө Франц хэлний фях гэсэн нэг өгүүлбэр үүсчдэг. За тийм. Тэгээд хятад хэлэн дээр шиш бас өгүүлбэр үүсчдэг. Монгол хэлэн дээр байхгүй гэсэн байхгүй. Тэгээд би тэрийг анзаарчаад за би монголоор нэг юм контент хий. Тэгснээрээ гадныханд монгол хэлтэй сонирхолтой юм байна, хөгжилтэй юм байна, амархан байна гэдэг тэр утга санааг өөрийнхөө контентээр дамжуулъя. Тэгингээ бас сурталчлаа. Зарим хүмүүс ингээд монгол хэлний талаар бараг сонирхоогүй ч явж байгаа хүмүүс байж болно шүү дээ. Фид дээр ингээд нэг харсан чинь нэг нөхөр те одоо хөхийг хөх гэж ярьж байгаа. Бодсон шүү дээ. Тэгж сурталчлаа гэж бодож байсан. Тэгтээ сурталчлаа гэд гол нь цаашдаа тэрийг чинь сурах хэрэг гарч байгаа байхгүй юу монгол хэлийг. Би тэг яг яаж монгол хэлийг заах вэ гэж толгоо гашлахаа л байсан. Тэгээ яг зөв тав гэдэг тэр подкастн дээр бол ярьжлаа юм л да. Дээр үед монголчууд гадаад хэлийг өдөрт 3 үг сурдаг гэсэн гэдэг. Гадаад хэлийг. Тэрийг гол нь дадал болгоцсон байсан гэдэг. Дадал болгохдоо 3 үгийг сурахтаа өмнө сурсан 3 үгтэйгээ холиод өгүүлбэр бүтээдэг гэсэн гэж. Чи одоо өдөрт 3 гадаад үг одоо англи үг сураад тэрийг 3 өгүүлбэр болгоход чамд хэрэг хичээл зүтгэл шаардах бай. Тэр 3 үгээ оролцуулаад өгүүлбэр зохионо үстэй тий. Тэгэл өмнө сурсан юмтай бол хойлол. Гайгүй. Ер нь бас яг болно шүү дээ. Амархан бохгүй тэр чинь цаа бүр сайн ярих юм бол үсрээл чинь 2-5 минутын ажиллахгүй. Dog, cat, rain. It's raining dog and cats. Тэгэл өгүүлбэр бүтэж байгаа байхгүй. Тэгээ тэрийг 3 үгийг чанартай сурцсан байхад өдөрт ингээд тэрийг дадал болгож штэ тэ. 1 жил сурцсан байхад тэр чинь өөрөө хүсүүсээгүй ярианы чадварт орчдөг. Өдөр тутмын хэрэгцээ шаардлага одоо зүгээр энгийн энэ яриаг чинь одоо би өдөрт 3 үг сурсаар байгаад энэ ярианд ярьж байгаа үг хэлэхээр ярьж болно гэсэн. 2 жил сурах юм бол илүү агсан түвшнө 3 жил гэх юм бол тэр эрдэм шинжилгээний судалгааны тэ баг засаг хилцэх түвшинд хүрэх тиймэрхүү аргаар л гэж тэр подкастн дээр гарч ирсэн байхгүй зөв тав гэдэг. Тэгээ тэрийг сонсоогоо яг ингэж зааж болох юм байна гэд тэгээ явсаар байгаад одоо тэрийг хэрэгжүүлж байгаа. Тэгээ тэгсэн чинь бас болж байна. Үр дүн гарч байна. За. Шинээр аккаунт нэгээд 12 хоног зүгээр 0-оос эхэлж штэ 0-оос эхтэл өдөрт 3 үг заагаад тэрийг өгүүлбэрт оруулаад энгийн контент хийхэд л өнөөдөр 2000 даагч болчихлоо. Маш амжилттай явж штэ. Тий 11-2 хоногийн дотор штэ. Тэгээд цаашаа дахиад 10 20 30 40 хоног явчууд одоо хэр сайн хөрх юм мэдгүй. Гэтэ ер нь бол одоогоор болж байна. Хүмүүс одоо доор коммент дээр бичиж гин монголоор бичиж гин. Одоо сурсан үгүүдээр бичиж гин. Ямар хөрх юм бэ? Тэгээд тэр дотор нь бол
гадаад хүмүүс байна. Бас монгол хүмүүс байна. Монгол хэллээ сурч амжаагүй тэгээ монголчууд дотор нь ороод энүүгээр монгол хэлээ сурж ийн гэж байна. Гадаадд бол тиймэрхүү асуудал бол зөндөх одоо баг айл болгонд те одоо угсаа болгонд удан болгонд нэг тийм хүн биш нэг жоохон хүүхд нэг гадаадаар яриад идэг өө эмээ нартайгаа ярьж чаддгүй тийм хүүхдүүд байгаа. Тийм. Нэг тэр хүмүүс дараа нь хэрэг болох болов уу гэж бодож байгаа нэг талаар. Тэгээд өөр чинь нөө бурайд төвөө халмиг нөхдүүд монгол хэлийг их сонирхдаг. Монголчуудтайгаа ярих юмсан гэдэг хүсэл байдаг. Гэхдээ бас сурах нөгөө боломж болцсон байхгүй. Тэгээд энүүгээр ингэ дамжуулж монгол хэл сурж байгаа хүмүүс байна. Тэгээд гадаад хүн монгол хэлийг сурлаа гэд ямар ач холбогдолтой юм бэ гэдэг талаас бас ярьж болж байгаа байхгүй. Одоо яг тэгэхээр өнөөдөр бид монгол хүн гадаад хэл сурснаар ямар ач холбогдолтой юм бэ л гэж ярьж байгаа болохоос шүү дээ. Хүүхдүүдээ гадаад хэл сурч юмсан гэж ярьж байгаа болохоос ш. Гадаад хүн монгол хэл сурчаасаа гэж бол хүмүүс ярихгүй шүү дээ. Тийм. Гэтэ яг эсэргээр ярахад бидэнд хамаагүй ашигтай болчиход байгаа байхгүй. Юу гэж бодож байна? Ямар ашиг гарна гэж бодож байна? Боломж. Мэдээж нөгөө гадны хүмүүс чинь бидний хэлийг сурах юм бол давхар бас соёлыг маань бас судална, сурна. Тэгээд үүгээрээ дамжуулаад ер нь бас магадгүй дэлхийд танигдах ч юм уу те тэр сурчлагаа явагдах болов гэж бодож байна. Одоо жишээл зүгээр нэг энгийн жишээ те Стив Морел гэдэг ах хэдэн штэ Франц морин хорч. За. Одоо миний ойлгож байгаа урлаг судлаач ах байна уу? Монгол хэлийг бүр амар сайн эзэмшсэн. Бүр уус айлгаар ярьж байгаа. За. За тэр ах одоо Монгол ирээд хэдэн жил болж байна? Бараг 10 жил болж байна уу те. Зөндөх контент хийсэн. Зөндөх гадаад хүмүүс Монгол соёлыг таниулсан. Тэгснээрээ зөндөө их гадааджуулчид Монголд ирсэн. Тэр хүнээр дамжуулаад бас олон бизнес үйл ажиллагаа компаниуд бол үүссэн байх гэж бодож байна. Өргөжинд хэлсэн байна тийм. Гэхдээ зүгээр нэг тийм нөгөө юу гэдэг лээ байгалийн баялаг мүлжих гэхээс илүүтэйгээр яг Монгол соёлыг дээдэлдэг, хүндэлдэг, сонирхдаг, судалдаг тийм хүмүүс дамжиж орж ирж байгаа байхгүй. Тэгээ одоо газар дээрх баялагийг хөгжүүлэх тэр хүмүүс ингээд гадныхантай ингээд одоо гүүр болж өгч байгаа гэхүү дээ. Тэгэхээр одоо Стив Морел шиг те ах ингээд дэлхийд ол зөндөөх байгаа. Монгол соёлыг хүсэж байгаа те ингээд сонирхохыг судалж ингээд монголоор ярихыг хүсдэг тийм хүмүүс зөндөөх байгаа. Тэр хүмүүс одоо жоохон хичээл чармал гаргаад монгол хэлийг сурчих юм бол нэгэнт ингээд цаг зав те өөрийнхөө тэр боломжоо ашиглаад ингээд нэг хэл сурсан бол яаж хийж байгаа л Монголд ирээд яаж хийж байгаа л Монгол малчттай ярина яаж хийж байгаа л тэрэн дээр дөөрөлөд малчтад тослон те гэх мэт за бүр биш юмаа гэхэд ингээд нутагтаа ингээд монгол хүнтэй таарууд гой харцах байхгүй яг зөв гэх мэт олон боломжууд гарч ирсэн би одоо Стив Морел ахын ачаар Монгол одоо зүгээр ашигаар ярих юм бол гадаад жуулчид ирээд доороо иж Монгол бол 400-500 сая төгрөгийн орлого олсон болов уу гэж бодож байна. Миний бодож байгаа шүү дээ. Зүгээр барах зааж байгаа. Тийм. Тэгэл гадаад хүмүүс орж ирэхдээ бахан кашмир аавна. Монгол бүтээгдэхүүн аавна. Үндэсний үйлдвэрлэлийн юм аавна. Дэмжин. Тэгээд үйл ажиллагаа эхлүүлнэ. Гэх мэт. Тэгэхээр энэ бол их чухал юм бол явагдаад байгаа юм л да. Тэгээд ганц монгол хэл гэлтгүүгээр ингээд монгол өв соёл төр бүх одоо орон зайд одоо мэржлээ хүмүүс нь тэр орон зайд эзэн байгаад явчих юм бол энэ үүд хаалгууд ингээд араасаа нээгдээд боломжууд нь нээгдээд явчих юм болов гэж бодод байна. Тэгэхээр заавалжгүй уул уурхад дээр тэгж тулгуурлахгүйгээр босод байгаа баялагтай эзэн байж юм бол тэр нь бидэнд ингээд уулаа уурханаас ч илүү их боломж болцоо авчиж болох байхгүй юу нь бол тэгээд хохирол нь гол баг. Хохирол дээр л гол нь суурилж ярих хэрэгтэй гэж боддог энэ дэр. За үүгээр дамжуулаад бас далимдуулаад ер нь Монголын хэл соёлыг тий Монголынхон хэл соёлыг сурчилж байгаа танд бас гялалаа гэж хэлмээр байна. За хэл бол соёлын дархлаа гэж ярьдаг. Яг одоо энэ өнөөгийн залуусын хэмжээнд ярив. Өнөөгийн залуус яг энэ хэл соёлоороо за одоо монгол хэлээ бүрэн гүйцэд бас яг хэрэглэж чадж байгаа юу? За яг одоо нөгөө англи хэллээр бас тий одоо хольж ярьдаг тохиолдлууд байдаг. Үүнийг одоо юу гэж боддог вэ?
За би бол энэ дээр яа гэдэг нөө өөрийнхөө үзэл бодлоо хүмүүстээр туулгахгүй тий. Одоо чи ямар хэлээр яаж ярина? Энэ бол чиний өөр чинь тусгаар орон зай гэдэг тий. Гэхдээ би дотроо шүүдэг байхгүй. Аа дотроо л шүүнэ. Дотроо шүүдэг. Тэр нэг гадуур одоо жишээл миний хай очдаг green zone гэдэг нэг газар байна. Барилга шин талбай хажууд байдаг. Тэнцэнэ дандаа нэг юм над чиг нөхдүүд явж байгаа байхгүй. Гадаад соёл нэг жоохон ингээд соёлоор суралцсан хүмүүс юм те. Тэгэл одоо хүмүүс ял те. Yeah, I know right. Тэрийг сонсоод ингээд дотор амар бохимддог байхгүй. Хараал хэлж гэл. Дотроо дээр. Хиндэ гайхуулаад байгаа юм бэ. Чи тэмлэг хилтэй юм уу? Тэг хилтэй байснараа чи яасан биднийг дорд үзээд байгаа юм уу? Гэх тиймэрхүү бодлоод төрдөг байхгүй. Яг энэ бол хэл шинжилгээ байдаг үзэгдэл байхгүй. Нэг хоёр хэлээр ярьдаг. Гэхдээ нэг хэлийг илүүчж авч үздэг. Яг тэгэхээр тэр нь нийгмийн байр суурийг илүү дээгүүр үнэлэгдэг гэж боддог болохоор тэр хэлийг ашигладаг гэдэг. Тиймэрхүү нөхцөл байдал дэлхийд айр байдаг. Тэгээд монгол хүмүүс их хэлээ хоёрт авч үзэж байгаа нь миний дургуг амар хүрдэг байхгүй. Гэхдээ би яг тэр хүмүүстэй чи монголоор яар гэж хэлэхгүй. Гэхдээ яг нэгэн тийм асуултыг асуусан болохоор энэ асуултыг надаас асуугаасай гэж би их урт удаа хугацаанд хүлээж байсан. Энэ подкастн дээр энэ нэвтрүүлэг дээр асуусан баярлалаа. За баярлалаа. Тийм яг би яг өөрөө тийм гингийн цагаанлаг хүн бол биш. Гэхдээ гадуур явж байхдаа бол аль болох боломжоор монголоор ямар нэгэн гадаад үгнийг холцгүйгээр ярихыг хичээдэг. Яг ойр зур хаяа үг нь орж ирэхгүй үед бол ялцгүй гадаад англиар нэг орцоор хэлж ин тэ. А гэртээ бол би яг дөрөв яг нэвтрүүлгийн ихэнд бол ярьжсэн шиг нөгөө манай гэрийнх нь хэд хэд хэлээр ярьдаг болохоор яг тэрнтэй тааруулаад яг тэр үгийг ингэж ашиглаа ингээд дотор ингэж маазарч тэгтээ яг гайхуулж байгаа юм биш зүгээр л нөгөө маазрах төвшөнд л гэж ярьдаг. Нэг тийм яг тэгээд за хэлтэй холбоотой тэгэл энийг хий гэж юу? Энийг орхи. Тэгэхгүй яг миний нөгөө эмзэг сэдв байхгүй. Эмзэг сэдв болох гэдэг нөө. За. Тэгвэл эмзэг сэдвээс нь гарыг да төгөх бол ойлгох гээд нэг үү. Айгу зүгээр нэг жоохон бохимдол төрөөд идэг юм дээр ярихаар. Яг зөв. Харахгүй. Харин би бүр зориуд энэ асуултыг бас асууя гэж удаад өөрөөс чи асуусан шүү. За хөгжим сонсдог. Дуу хөгжим мэдээ сонсдог. За би магадгүй өөр их чинь рок хөгжим сонсдог болов гэж бодож байна. Зөв. За ер нь яг одоо рок хөгжимд яг анх яаж дурлж вэ? Ер нь ямархуу төрлийн хөгжим илүү голцоо сонсох дуртай вэ? За энэ тэгэл дөөд хайл яг нөгөө ярьсан манай нөгөө гэр бүл хүмүүжил. Тэгээ манай нөгөө үеэл ах нар рок хөгжим сонсдог. Тэгээ дээрс нь манай гэр бүлийнх нь гадаад байсан болохоор бас рок хөгжим өдр сонсдог гэсэн аахгүй. Тэгээ манай үеэл ах нар рок хөгжим Red Hot Chili Peppers, Korn, Metallica гэдэг. Тэгээд гитар тоглодог байсан. Тэгэл гитар тоглож ах нөгөө 2-3 хөгжим чинь нийлээлтэй найзуудтайгаа хөгжим дарах амар гоё даахгүй. Би зүгээр ганцаараа гитар тоглоо суух бол яах вэ? Дээрс нь бейс гитар орж ирээл, дээрс нь бөмбөр орж ирээл, дээрс нь дуучин ороод ирэхээр шал өөр болчих тахгүй. Тийм нөгөө одоо нэг гитараас одоо нэг долгионы иймэрхүү хэлбэлзэл илүү гарч байгаа бол бейс гитар орж ирэх юм бол доод хэлбэлзэл нь гарч ирнэ. Соло тоглох юм бол дээд хэлбэлзэл нь гарч ирнэ. Дээрээс нь ингээд бөмбөрчин өөрөө доод дунд дээд гэсэн бас хэлбэлзэлээр явагддаг болохоор яг энэ бүх нөгөө хөгжмийнх нь одоо үйлслүүд нь гэхүү хэлбэлзэл долгион гэхүү тэр орон зайг ингээд дүүргэждэг байхгүй. Яг тэр дүүргэж байгаа одоо мөчн ингээд их гоё ингээд сэтгэлийг ингээд огшоодог гоё мэдрэмж. Яг тэр мэдрэмжийг аваад тэгэл би рок сонсдог болол хэсэг хугацааны дараа аав ээжээр гитар авахлаа төрсө өдрөөр. Тэгэл 10 жил тахта шууд акустик гитар авал метал тоглоо. Тэгээд нөгөө ярьсан штэ би тэр Монголын нууц тавчаа дээр уншдаг болсон гэл. Яг тэрний өмнө бол төглөөр тоглож сурч байгаа. Тэр нотоос хормаар санагдаад байдаг. Гитар дээр бол яг нот сарах жоохон төвхтэй. Төглөөр дээр бүх юм амархан байдаг. Зүгээр товчлуур эхнээс нь дуусан да. Тэгээд төглөөрөөр сурж байгаа. Тэгээд Монголын нууц тавчаа уншиж эхэллээ. Монголоор огшоол, мориухоор барайл, найзаараа заалгуулаад. Тэгэл дараа нь хэдэн жил дараа хэл хоор өдргээл тэгж явсан. Тэгээ одоо бол яг артын хөгжим, хөөмө, уртын дуу өдрөх тиймэрхүү юм сонирхдаг, дээдэлдэг. Тэгээд
жавхлан сонсдог. Зөв штэ. Тэгээ би чи 10 жилдээ байхдаа тэгэл артын дуугаар юу хайд тэ жавхлангаар юу гэсэн алуус гэлээ. Одоо л буцаал яг үндэс рүү ороод. Яг зөв. Хөмөлж чаддаг л. Тий, хархраа юм. За тэгвэл одоо нэг бяцхан бас богинохон хугацаанд бас манай үзэг сонсогчдод гоё хөмөлж санардуулаач. Тэгвэл нэг дургаал үзье та. За. Ямар гоё сонсогдтээ бүр шар үсмэс болоод бүр босоод бүр оогшчлаа. За гайхалтай. За одоо хоёлаа нөгөө эн чин мэдээж цагаан сарын дугаар учраас хоёлаа цагаан сартай холбогдолтой жоохон юм ярив. За цагаан сараар ер нь яаж шинэлдэг вэ? За тэгэл яг шинэлэхтэй бол ялцгүй нөгөө олны жишгээр бол шинэлэн те. Гэхдээ бас нэг ганц хоёр юм хийдэг. За. Урд одоо юу хөө? Өнгөрсөн жилдээ яг юу хийсэн бэ гэдгээ нэг жоохон тайлгнах гэж үздэг. Тэ. Яг юун дээр онсон бэ, юун дээр алдсан бэ? Ирэх жилд яг юун дээр илүү анхаарах ёстой вэ гэдэг те. Алдаа оноон дээр ингэж суурилжиж дараа дараачих мөрөө илүү тодлоо шүү дээ те. Тэгэхгүй бол яг тэгж тодлохгүй байхаар чинь тэгэл нөгөө тойрог дотроолоо эргэлдэж штэ. Тийм болохоор яг нэг тийм тайлан гарах гэж үздэг. Өөртөө штэ тэ. Цагаан сарын өмнөх нь. Гэхдээ яг ямар хэлбэрээр өөрийгөө ингэж дүүнэх вэ гэхээр нэг 9 хүслээр дүүндээ. Одоо өөрийнхөө биеийн 3 хүсэл бид тэ одоо найз нөхөд болон гэр бүлийнхаа 3 хүсэл тэгээд нийгмийнхаа 3 хүсэл гэдэг. Ингэж 3-3-3-аар одоо 9 цагаан хүсэл гэж энэгээр ангилж жагаад энэ хүсэл дээр би яг юу хийж чадсан бэ, юу хийж чадаагүй гэдгээ дүүнж жагаад дараа жилдээ юунд дээр анхаарах гэдэг мэддэг. Энэ их амар байдаг. Тэгэхгүй бол зүгээр тайлгна гэхээр ингээд ерөнхийд нь юм ярьчихаар ингээд жоохон учир дутагдaltaй хагас дутуу юм гарч гад байдаг талтай. Яг энэ 9 ангиллаар нь явчихаар их амар. Одоо Монгол хүн болгон яг энүүгээр явхад бол ямар ч бас монголч гэлтгүй дэлхийд даяар бүх хүн энэ ангиллаар явхад ямар ч асуудалгүй болохгүй. 9 хүслийн гүн ухаан гэж угнаал дээрүүд яригдсан. Зүгээр л өдөр тутмын л хэрэгэлдэг юм л да. Одоо юу юм гэхээр эхний 3 нь бол эрүүл мэнд. Эд хөрөнгө. Тэгээд эрдэн боловсрол юм уу тань мэдэх гэдэг. Тэгэхээр одоо би энэ жилдээ гэхэд өөрийгөө дүүнэ л да. Эрүүл мэнд дээр гэхэд би за яг нэг хэсэг фитнес явсан байна. Гэхдээ тэр нь бол миний оноо. Алдаа нь бол би тууштай явж чадаагүй юм байна. Тэ. Утас ухсан байна. Тэгээ эрүүл мэндэд бас хор хохиролтой. Гэхдээ яг оноо нь бол тэрүүгээр дамжуулаад бас нэг хүмүүс хэрэгтэй юм бол хүргэсэн байна. Гэхдээ яг цаашдаа бол хэрэгтэй юм дээр илүү анхаарад хэрэггүй майж суухаа жоохон багасгах юм байна гэдэг ч юм уу тэ. Эд хөрөнгө дээр бол яг тэгэл өдий нөгөө юм үлээ. Өөртөө хэрэгтэй дээр хэрэгсэл хөрөнгө бол бас тодорхой хэмжээнд цуглуулсан байна. Гэхдээ яг нөгөө өөртөө тавьсан зорилготой яг бүрэнгөс хүрч чадсан үг л үгүй байна. Гэхдээ энэ хөрөнгө ашиглаад цаашлаад илүү хөрөнгөжүүлээд илүү баяжуулж болох төр суурьгаа тавьсан байна гэдгээ бас олоод харчиж байна. Тэгээд ирэх жилд бол яг тэр юм нэрээ дөрөөлөд үйл ажиллагаа явуулах юм байна. Эрдэм мэдлэг дээр бол суралцъя гэж бодож байсан юм байна. Яг тэгэхээр хүн суралцгаа болцохороо ер нь тэгэл хөшрөөд эхэлдэг. Тэ 30-40-оос эхлээд ер нь бол тэр юу нь бол эхэлж дэм шиг л. Би мэддэг, би чаддаг гэдэг нөгөө хязгаар тавьчих шээ тэ. Тэр чинь ингээд хүнийг нэг зогсоочдаг илүү нэг буцаад ухраадаг тал руу орчихсон. Тийм болохоор би суралцах хэрэгтэй юм байна. Хэдийгээр хүмүүс зааж аваач гэсэн хажуугаар нь өөрөө бас юм сурах хэрэгтэй юм байна. Тэгээ ийм хажуугаар нөр суралцжээ. Тарих толгоогоо сэрэг байлгахыг гэдэг юм уу да ингээд тодолж гаргаад тэрийг баг бараг ингээд сурч байгаа байхгүй. Тэгэхгүй бол одоо би жишээлбэл ингээд контент хийдэг. Яг өөртөө бол болоод байгаа. Гэтэ тэрийг ингээд цааш нь хөгжүүлэх гэхээр нэг тэмцэл хүрхгүй шээ тэ. Өнөөдөр болоод амж би одоо энийг хөгжүүлж яах юм гэдэг. Тэгэхээр байнга өөрийгөө ингээд сорж явах хэрэгтэй юм байна. Ялангуяа одоо 28 хоногийн сорилт гэдэг чинь нэг талаараа би бас суралцж байгаа байхгүй яа. Тэгэхээр
хүмүүсээ харилцаж байна. Одоо зүгээр ганц контент хийх биш. Хүмүүс яг юу хүсэж байна, хүмүүсийг сонсъё. Тэгээд хажуугаар нь тэрэнд нь тааруулсан контентыг яаж гоё хөргөж болох вэ гэдэг амьд харилцаа үүсгэх гэдэг. Тэгэхээр тэрэн дээр яалчгүй шинээр юм суралцах шаардлага гард юм байлаа. За тэгээд за энэ бол надаас шалтгааллах 3 хүсэл. Эрүүл мэнд, эд хөрөнгө, тань мэдэх бай. Эрдэм мэдэг боловсрол гэдэг. Энэ 3 байна. За тэгээд дараачих нь бол бидний хүсэл рүү ороод ирэхээр юу руу ордог. Амт нөхөд, найз одоо ажил дээр хамт байгаа хүмүүс байгаа шүү дээ. Энэ хүмүүс төр сарнаж гэж бол. Энэ хүмүүстэйгээ яаж харьцаж байна? Би яг хүсчээсэн тэр орон зайд байж чадчих нь үгүй юу? Яг тэгэхээр одоо жишээлбэл би ингээд суралцъя гэхэд яах вэ? За би эдийн засаг сонирхдаг. Би өөрөө хэлж инжээч. Гэтэ эдийн засаг сонирхдаг та. Крипто, бонд, үн цаас, хадгаламж, хувьцаа гэх мэт иймэрхүү сэдвүүдийг сонирхдаг. Тэгэхээр би эдийн засагчдын дэргэд байвал би илүү юм сурах гэдэг шүү дээ. Тэгээ яасан гэсэн чинь би эдийн засагчдын дунд нэг ажил хийгээд явчих. Тэгээ зүгээр сууж байгаа л ажиллаа хийнгээ хажуугаар тэр эдийн засагчтай ярьж агаад тэр хүмүүсийн яриан дундаас би юм суралцж байгаа байхгүй. Тэгэхээр би яг нөгөө энэ жил хүсчээсэн тэр нэг хүслээ биелүүлж чадах. Тодорхой хэмжээтэй суралцах тэр нөгөө орон зайг бүтээсэн, нөхцөлөө бүтээсэн гэдэг. Цаашаа тань ижил гэдэг одоо 5 дахь хүсэл хань ижил рүү орно. Цаашаа 6 дахь дээр өр хүүхэд гэж орж байна. Энэ бол бидний хүсэл. 50% надаас шалтгаална, 50% нөгөөнөөс шалтгаалдаг. Тэгэхээр яг одоо жишээлбэл за ганц би явж байгаа хүмүүс шүү дээ. За хань ижилтэй бол болох юмсан ингээл ярьдаг. Тэгэхээр яг ямар хань ижил яах гэж хань ижилтэй болох юм гэдэг бодоод тунгаагаад хэрэгтэй шаардлага гаргаад явуул их амар. Зүгээр хань ижилтэй ах бол цус орчихгүй бол захын хүн байсан ч болно шүү дээ. Яг миний өвөл хэрэгт одоо би энэ талбартаа бол сайн, энэ талбар дээр бол жоохон дутагдaltaй явдгаа. Тэгээ энэ нэг зорилготой одоо миний зорилго бол энэ зорилготой ер нь бол ойролцоо зорилготой хүн байвал их зүгээр байна. Тэгэх юм бол бид нэг нэгнийхээ дутууг нөхөд хэдийгээр ингээд хэрэлдэж урлаж болох ч гэсэн ашиг сонирхлоо бодоод үзэх юм бол хин хиндэ хэрэгтэй болохоор урт удаан хугацаанд хамт байна гэдэг нөгөө юмаа бодоод олчих юм бол тэр хүнд ийм зан чанар, ийм чадвар байх хэрэгтэй гэдгээ гаргаал. Тэгээд тэр хүнээ хайхад олоход амархгүй. Ямар ч нөгөө байгуу газар ингээд харах гад юм уу те нөгөө дарц шидэг чинь утгагүй штэ. Бага ядаж харж байгаа ядаж дөхүүлэл онилж байгаа те яг ондгүй махад голоо ондгүй махад хажууд нь бас болно штэ. Тэгэхээр зүгээр хаанигтай онсноос хамаагүй дээр л واخхой. Гэх мэт. Үр хүүхд дээрээ тэгэл үр хүүхдийн талаар байдаг штэ. Цаашдаа заавалжгүй үр хүүхд гэлтгүүр те одоо ирээдүг ингээд хадгалж үлдэх хүмүүс энэ те тэр хүмүүстэй яг юу гүйлтээх вэ, юу захих вэ? Яг ямар хүмүүс байх хэвтэй вэ гэдгээ бас бодно. Тэгээд тэрийг бодож байгаа гол нь үр хүүхдэд өглөх биш те үлгэрлэх гэдэг талаасаа бодоод тэр хүүхдүүд яг ямар байх хэвтэй тэр яг тэр байдлыг би өнөөдөр өөртөө хичээх хэвтэй гэдэг. Өөртөө сорил тавих хэвтэй гэдэг. Ядаж л хоолой тэ нэг сайн зажлаад идэв л та. Тэгэх юм бол тэр чинь үлгэрл болно шүү дээ. Тийм. Одоо өглөхийн дээд үлгэрлэх гэдэг шүү дээ. Гэх мэт за нэг тийм байна. За 7 дахь нь бол эзэн эрх гэж ярьдаг. Эзэн эрх гэдэг нь одоо жишээлбэл радио телевизийн эзэн эрхтэй хүн хэм бэ? Одоо манай Монголын радио телевиз хэн төлөөлдөг вэ? Гэх мэт те. Ямар нэг одоо Монголын морьт харваг гэж ярихаар хэний нэр дурддагддаг вэ? Тэгэхээр яг тэр хүн тодорхой хэмжээнд тэр орон зайд эзэн болцсон байна гэсэн үг. Тэгэхээр яг өөрөөсийнхөө нөхцөл байдлаа яг хаана ямар байдлаар яаж бусдад дурсагдах вэ, бусдад хүнлэгдэх вэ гэдгээ бодож тэр тэмүүлэл рүүгээ одоо чармах гэхүүд тэ. Тэр нь бол эзэн эрх гэж ярьж байгаа. Тэр 8 дахь нь бол инх хамгаалан гэдэг. Инх хамгаалан гэх юм бол ганц Монгол улс дотроо ч биш, цаашлаад ингээд олон улс дотроо хоорондоо яаж эвтэй найртай байх вэ гэдэг талаас нь. Яа тэгэхээр одоо эзэн эрхээ эдэлж байгаа хүн бол цаашлаад гадагшаа дотгошоо хүмүүстэй холбогдож эхэлдэг. Одоо жишээлбэл юу штэ энэ морьт харвааных нь ба штэ. Морьт харвааныханд бол ингээд яг тэр тухайн салбартаа эзэн байгаад байгаа болохоор гадаадаас хамтрах хүсэл илгээж байна. Олон улсын морьт харвааны тэмцээн зохион байгуулж байна. Тэгэхэд манай Монголын яг тэр эзэн байж чадсан хүмүүс нь тэнцээ төлөөлөд
бүх юм зохион байгуулад энэ гадаад дотоодын харилцааг ингэж сайжруулж штэ. Энэ бол 8 дахь хүсэл, энэ хамгааллын хүсэл гэдэг. А 9 дэх нь бол мөнхийн хүсэл. Мөнхийн хүсэл нь бол яг юуг ямар өв соёлтой юуг мөнхөд оршоох вэ гэдэг талаас бодож сэдэж өнөөдрөөс юм хийнэ гэсэн. Одоо жишээлбэл Монголын нууц тавч байна штэ. Одоо бидний өвдөц энэ тал дээр бас бодсон байгаа байхгүй. Энэ өв соёлыг яаж хадгалж үлдээх вэ гэж бодохдоо тэр ном судрыг олон хэл дээр бичсэн байна. Монгол хэлийг зөвхөн гадаад үсгээр галиглаж бичээд гадаад номын санд шургуулад тэнцэн үлдээсэн байна. Хизээ нэг цагт одоо манай хэлийг зарим хүмүүс устгах гэж үзэж магад. Гэтэ хизээ нэг цагт манай өвөр удам яаж хийж хагаад тэр ном судрыг олох болов гэдэг найдах тавьж хагаад доорож 5 хэл дээр гэж орчуулад энэ тэнд хадгалсан байгаа байхгүй. Тэгээ тэрнийх нь нэг нь одоо хятад ханзаар галиглаж бичсэн бидний гарт өнөдөр ирсэн юм шүү дээ. Тий. Хэрэв Монголын нус орч ирээгүй бол бид өнөөдөр яг энэ төвшөнд хүрч чадахгүй шүү дээ. Гэх мэт. Тэгэхээр яг нөгөө өнөөдөр бид яг юуг одоо үлдээх ёстой вэ? Ирээдүйн өвөр хожтой юу үлдээх ёстой гэдэг одооноос эхэлж бодох хэрэгтэй гэж байна. Тэгэхгүй бол хэрэв бидний өвөг дэцэд ингэж бодог байсан бол өнөөдөр бид гоё амьдрахгүй. Бидний өөр удам гоё амьдрахын тулд одоо бид өнөөдөр мөнхийн хүслээ бодох хэрэгтэй байхгүй. Тэгэхээр яг энэ 3 гэж байгаа шүү дээ. Яг давхцдаг их сонирхолтой. За биеийн дээр эрүүл мэнд байгаа шүү дээ. Биеийн эрүүл мэнд шууд анд нөх рүү орж ирдэг. Анд яагаад гэхээр би эрүүл мэндээ гоё авч явах юм бол одоо яаж гоё авч явахыг вэ? Өөртөө хориг тавина. Хориг тавихаас эхэлнэ. Хил хязгаар. Шүн орой идэж болохгүй. Тэгэх юм бол би урт наслахгүй. Гэх мэт те. Тэгээд тэрэн шиг адилхан найз нөхдөйгээ би бас өөрийн гэсэн орон зай хязгаартай байх хэвээр. Бас бусдын хязгаарыг хөндлөх хэвээр гэдэг талаас яригдана. Тэгээд тэр нь 7 дахь болох нөгөө эзэн эрхийн хүсэл байгаа шүү дээ. Тэрэн дээр бол илүү өргөж тэлж өөрийнхөө орон зайгаа бусдад таниулж хөндлүүлж хүлээн зөвшөөрөх тал руу орчихно гэсэн. Хоёр дахь нь бол эд хөрөнгө байна шүү дээ. 5 дахь нь бол хань ижил. Хань ижилтэйгээ одоо эвтэй найртай байя. Тэгээд эд хөрөнгөө хуваалцъя гэдэг талаас ингээ хамтрал үүсэж шүү дээ. Тэр нь 8 дахь хүсэл болох инх хамгааллын хүсэлтэй яг таардаг. Гадаад улстай яаж хамтрах вэ? Би одоо жишээлбэл гадаад улстай хамтрахын өмнө эхлээд дэрэгдэх хань ижилтэйгээ ивэ олчлаа. Тэгжээж би бусдаагаа ивэ олохгүй. Даашгүй гадаад дотоодын хүмүүстэй ч гэсэн ивэ олохын тулд эхний ээлжинд дэрэгдэх ганцхан хүнтэй ивэ олцоход би бусдаа ивэ олох учраа олчих гээд байна шүү дээ. Яг зөв. Гуравдах нь гэх юм бол шүү дээ нөгөө эрдэн мэдлэг, танин мэдэх хүсэл байна. Танин мэдхүй чинь бол үр хүүхдэд хөвлүүлэх. Үр хүүхдэд өвлүүлснээрээ үн мөнхөд орших гэдэг одоо 9 дэх хүслээ ингээд нэгдэж байгаа юм. Тэгэхээр яг 3 гэдэг хүсэл нь бол ар араасаа ингээд цовсон хоор хоорондоо хэлхээ холбоостой тийм хүслэд байдаг. Энүүгээр би яг нөгөө өөрийнхөө 24 онд юу хийсэн бэ? 25 онд юу хийсэн бэ гэдгийг харьцуулж үзнэ. Тэгээд харьцуулсныхаа дараа би 26 онд яах ёстой вэ гэдгээ гаргачих жоохоо. Энэ бол яг өөр өөртөө бодлын засал хийж байгаа. Тэгэхгүй бол би ийм хөтлөхгүй бол тэгэл түрүүний хийсэн шиг нөгөө байгаа газараа тойрол авах. Тийм. Байгаа л баримтаал тий. Тэгээд дээрс нь бас нэг сэтгэл гэдэг юм хэрэгтэй. Одоо шинэ жил угтж байна. Тэгэхээр нөгөө урд өмнө ингээд тэжсэн гомдол, цохрол, уур хилэн одоо өөр юу гэдэг юм байгаа те. Тэрийг ингээд ардаа бас ингээд орхих шаардлага гарна шүү дээ те. Тэгэхэд бол бас нэг арга байх гэдэг. Монголд. За 5 аргалан 5 хандлага. Тэгэл болоо. За эхнийх нь бол за хүлээн зөвшөөрөх. За 90 тойрны байгаа нөхцөл жоохон дурамчхан байж болж байна. Өнөө цагт ингээд босон те нөхцөл байдал одоо юу юм байгаа. Дэрэгдэх хань ижилтэй ч юм уу. Тэ анд найз нөхдөж жоохон дургуйж болж байна. Гэхдээ тэрийг эхний чинь ядаж л хүлээн зөвшөөрч гэдэг талаас байна те. Одоо энэ тэг хайжчихгүй. Хүн хажуугаар байж лэн зүгээр л би тэгж том хүлээлт тавихгүйгээр байгаагаар нь хүлээгээд авчих эхний ээлжинд. Тэгээ дараа нь итгэх. Тэ итгэх гэдэгтээ өөртөө итгэлээ алдсан байгаа хүмүүс байна. Тэр хүмүүс өөртөө ядаж итгэж хажууд дэрэгтэй байгаа хүмүүстээ итгэж.
Яг тэр ихтгэл алдаж байгаа хүмүүс зөндөө их байгаа л да. Үйл хэрэгтэр нэгийг хэлж нөгөөг хийдэг те. Гэхдээ ядаж л за үйл хэрэгт нь биш юм агт ядаж тэр хүний сэтгэлд нь итгэж яж тэ. Тэгэд инэрл гэдэг юм байна. Тэр хүнийг бас ингээд за энэ хүнтэй бас зовж байгаа штэ тэ. За энэ уучраа бас мэдгүй гэж олно. Тэгвэл сайхан инэрэл явчих бас болж байгаа байхгүй. Тэгээд хүндэл байх хэвээр. Хүндэл гэдгийг би сүүлд найзтайгаа ярьж байгаад ойлгохгүй. За. Хүнд гэдэг үгээр би боддог гэсэн. Тэрнээс илүүтэйгээр хүн гэдэг язгуурт юм байна гэдэг. Хүнийг хүн шиг харьцах гэдэг талаас. Гэхдээ тэрэн дээр чинь хоёр юм байгаа даахгүй. Чи бид хоёр бол адил нь хүн. Тэгэхээр бол уур, хилэн гомдол, баяр хөөр тэр мэдрэмжүүдийг мэдэрдэг. Гэхдээ нөгөө талаар нөгөө өөр газар өссөн болохоор арай өөр нөгөө үзэл баримталтай. Гэхээр өөр ингэсэн тусгаар нэг орчхой байгаад байна шүү дээ. Тэрийг нь бас хүн гэдгээр нь харж байгаа. Тэгэхээр нэг хоёр юмны ингээд нөгөө жингийн тааруулж шүү дээ. Нэгт бол надтай адилхан байна. Тэгэхээр надаас өөр байна. Тийм болохоор хүндэлтэй харьцаа гэдэг. Тэгээд эцэст нь бас өршөөх болон өршөөгдөх. Одоо жишээлбэл чи яг тийм 100% сайн хүн гэж байхгүй шүү дээ. Хиний хизээний цагт жоохон уур бухимлаа барьж чадахгүй ч юм уу те. Тэгээд нэг нэг жоохон муухай хэлэх ч юм уу, муухай л хийх нөхцөл хүн болгон л гардаг. Тэгээд тэрийг нь сайхан хүлээн зөвшөөрөөд, инрээд, итгээд те өршөөгөөд одоо бас өршөөгдөд тэр өнгөрсөн жилдээ тэр ингээд сэтгэлийн нэг тийм тэг олцсон ингээд нэг юм цээжин дээр ингээд юм муухай мод шүү дээ. Тэднийг нэг сайхан хөнгөлөд авчих юм бол их зүгээр. Яг тэр хэдий бодол цагаан зэгстэйсэн ч гэсэн сэтгэлдээ нөгөө бухшмал гэх үү те тэр нь байгаад хахад тэр хүн яг явах газараа мэддээд байгаа ч гэсэн тийш хөдлөхгүй байхгүй. Эгонд дарагдаад ч юм уу те одоо эго гэсэн би гэж ааш те бигийнхээ өвчнөд дарагдаад энэ надтай тэгж харцсан ш би энтэй тэгж харцж яах юм гэдэг хандлагаар явахаар нөгөө л буцаал тойрогдоод орчих гэдэг. Тэгэхээр сэтгэлээ бас жоохон хөнгөлөхийн тулд түрүүний хийсэн 5 хандлагатай итгэх, хүлээн зөвшөөрөх, инрэх, өршөөгдөх, тэгээ хөндлөх гэдэг энэ 5 чанарыг өөртөө ямар нэгэн байдлаар одоо яг түрүүний ярихад цаасан дээр буулгаад хин дээр энийг яах вэ? Өөр дээрээ те өөрөө л бос дээр гэдгийг сайхан тэмдэглэж бичээл араасаа сэтгэлээ засааж авчихад их зүгээр. Тэгээд түрүүний хийсэн 9 хүсэл байгаа шүү дээ. 9 хүслээ бас бичээд тэмдэгчэд бас их зүгээр. Сэтгэл оюун тэ бодлоор ингээд илүү чигчтэй болоод байна гэсэн. Тэгээд цагаан сар үеэр бас нөгөө юг би уриалахыг хүсдэг гэхээр өнөө цаг чинь яг уламжлалт явсаа байхаа жоохон бидэнд хохиролтой болж таарад байдаг. Эрүүл мэндийн хувьд. Дээр үед бол нөгөө нүүдэлчин одоо ч гэсэн та нүүдэлчин хүмүүс нэг төрөл садангаас нөгөө төрөл садан руу явхад бол морьтой шогсож байгаа шүү дээ. Тэгэхэд өвлөг хүүтэнд бол ингээд тэр хоол хүнсэн шингэчин дараажин айл гэрт ороход ингээд дулаацах хэрэг гарна. Хоол унд идэн. Энэ бол ингийн үтгэл өдөрт нэг 4-5 тийм хоол идчиход бол нэг асуудал биш. Уугийн шаардлагатай хэрэгцээтэй юм. Хотын нөхцөл бол энэ хэрэгцээг болчиход байгаа байхгүй. Гэхдээ бид нөгөө өв соёлоо хадгалжуулах хэрэгтэй. Тэгэхээр яалчгүй хоол идэх шаардлага гарна. Өдөрт 4-5 хоол тэгээ шингэж чадахгүй 60-аар ч ихэд байх нь эрүүл мэнд хортой. Ялангуяа тэрийг 4-5 хоног хөрвүүлж хэрэгтэй. Тэрэн дээр яхаа юу уриалах вэ гэвэл монголчууд багид их зажил. Тэ. Нэг бууцыг ядаж 60 ажиллаж байгаа. Тэгэхэд нөгөө хотоодонд ирэхтэр нөгөө ачаал байгаа шүү дээ. Тэрийг талаар нь бууруулчих واخхой. Илүү хурдан шингэн. Тэгэхээр энийг сайн санаараа хэрэгжүүлээрэй. Энэ 3 юм байна те. Одоо аль биед нэг уриалга байна, сэтгэл биед нэг уриалга байна, бодол биед нэг уриалга байна. Эднэрийг сайхан зэгцлээд явчихад ер нь бол гал морин жил те. Гал морин жил. Энэ бэлэгдлийн үед бол их чухал гэж бодод байгаа. Яг тэгэхээр монголчууд ч нь бол галыг шүтдэг. Галтай энэ бол ойрхон байх үед бол монголчууд их алддаг байхгүй. Галаасаа холдоод ирэхээр л алдаж эхэлдэг. Яа, тийм шүү дээ. Зөв. Тий. Галын талаар ярихад бол дахиад зөндөх гой яригддаг юм байлаа. За тэгээ морин жил гэдэг чинь морь гэдэг чинь бас ирч хүч
одоо бидний бас шүтээ амьтан байна шүү дээ. Энэ хоёрын хосолсон энэ жил монголчууд дууг бот авах хэрэгтэй байхгүй. Бот аавна гэдэг зөв замын хажуугаар ботыг аваад тэр байгальд их тэгэхээр бол хохиролтой. Гэхдээ яг хийгсэн зарсан юмдаа хүрээд яагаад тэгэхээр одоо түрүү энэ жил бол бүх суурийн дэвсэд өгчлөө. Манай Монгол тамирчид одоо урлагийнх нь олон дэлхийд ингээд Монгол гэдэг нэрийг таниулаад хүмүүсийн хөндлөлийг нь авчиж байгаа. А энэ дээр дөрөвдөд монголчууд хүчтэй орж ирэх хэрэгтэй байхгүй энэ жил эзэн байх хэрэгтэй байна. Өөрийнхөө салбартаа, өөрийнхөө мэргэжлийнхээ хүрээндээ чаддгаа тултан госох хэрэгтэй. Тултан хийхин тулд түрүүний хэлсэн сэтгэлээ засчихаа, бодлоо засчихаа, аль биендээ анхаарчгаа. Ингэчгэд ер нь бол алдахгүй шүү гэж би бодод байгаа. Түрүүний сэтгэл гэхээр те 5 ханддаг шүү дээ. Тэгэхгүй бол бухшмалтай яваад байх юм бол нэг хөдлөг. Бодлоо зэгцэлчих юм бол яг юу хийх ёстой, юун дээр анхаарах ёстой гэдэг бүхэн тодорхойлцдог. Тэгэл аль бие тордод явж байхад болно шүү дээ. Тийм биз. Би бол ховдоо бол нэг тийм үзэл бодолтой л явж байгаа. За манай Батүр бол та бүхэнд бол маш хэрэгтэй, маш олон гоё зөвлөгөөнүүдийг бас өглөө. Гэхдээ надад бас тэр нөгөө хоолоос буузаа сайн зажлаад иддэг нь бас таалагдлаа. Энд гэхдээ яг нэрээ үнэхээр одоо юу гэдэг юм жижигхэн те нэг хүмүүсийн анхаардаггүй боловч яг те бас хэрэгтэй зүйлс байгаа байхгүй юу энэ чинь. Яг нөгөө сайн зажилж идэх юм бол нөгөө ходоод айгу хурдан боловсруулч чинь тийм ээ. Тэгээд тэрэн дээр зөндөх давуу тал гарч байгаа. Тий. Нөгөө нэг хоолыг олон давхар ингэж ажиллахаар яг хэрэгтэй шүлс ялгардаг гэж. Ходоод гизэнд хэрэгтэй гэдэг. Тэгээд хүний биед гарч байгаа бараг дийлэнх завир хоолоо дутууз ажилласнаас гардаг. Тэгээд хоолоо нэрээ хулаачгүй ихэд 60 ажиллаад идэхэд хэдийгээр бага идж байгаа ч гэсэн хүн цаддаг. Тий. Тэгэхээр цадахтаа тэр ноцоорч цадах биш гой хөнгөн ирч хүчтэй гоёд. Тэгэхгүй бол хүмүүсийн хоолнд амар чихэж идэл тэгээс үл. Тий. Тэгэхээр чи нөгөө тэрнээс үр бүтээл гарах байх, бүтээмж гарахгүй байхгүй. Уг нь ингээл бодолтой энэ жил алнаа гэл те шин би тэгэл орж ирдэг. Тэгэл хоол идэж. Тэгээд хэсэг хугацааны дараа нөгөө гиз ходоод бөөрн явахгүй тэгэл одоо цочрол үүсдэг юм уу яа гэдэг те нойр болчирхаан хэцүүдэл. Тэгээ нойр болчирхаан хэцүүчих юм бол хүний бүтээмж нь тэгэл дооштой шүү дээ. Хэцүү тий. Гэх мэт асуудлууд байд. За одоо тэгвэл яг энэ хоёулаа зөндөө олон өв уламжлал те соёлын талаар ярьлаа. За одоо ер нь бол яг энэ хэл болоод соёл энэ уламжлалаа хадгалж үлдэхийн тулд ер нь өнөө үеийн залуус за юуг хамгийн их анхаарвал зүйтэй юм бэ? Юунд анхаарах юм бол үнийг хамгаалж хадгалж үлдэж чадахгүй бид бүхэн. За энэ дээр яг зүгээр би нэг бусдаас нэг жоохон жишг аваад байгаа. За сайнч гэх үү мууч гэх үү те еврейүүд байна. Еврейүүдийг би нэг талаараа хөндлөж байгаа. Юу юм гэхээр нөгөө еврей ард түмнэгч нь юу гэдэг яг өөрсдийн шашинд нь бол ингээд бурхан ингээд энэ тэнд ингээд тараасан гэж ярьдаг байхгүй яа тэгэхээр уг нь ивэлтэй тэнгэрийн ивэлтэй хүмүүс тэр ивэлээ буруу ашигласан болоод шийтгэхэд их орноос нь зайлуулж өөр бусад улс орнууд ингээд тарааж амьдруулсан гэдэг юм байна. Тэгээд одоо дэлхийн бүх өнцөгт ингээд еврейд амьдардаг гэсэн. Тэгж яхад яасан тэр еврей хэлээ мартсан байхгүй задалж. Яг ганц еврей хэлээ хадгалж үлдсэн газар ингээд шашны төвд ном хурж захтал тэр эртний хэлээр ярьдаг болохоос ш зүгээр шашны хэл хязгаарлалт нь энэ заа штэ тийм. Энд ч нэ л хэрэгэлдэг. Босод бүх амьдралын ахуй амьдрал гадаад тухайн амьдарч байгаа улс орн Герман байна уу те Америк нь Орос нь тэр хэлээр ярьдаг гэсэн. Хүмүүс чинь 1900-аад оны дундуур илүү сүүлэр нэг еврей айл хүүхдтэй болчоод хүүхдтэйгээ дандаа еврей хэлээр ярьсан гэж байна. Тэр шашны үг хэллэгээ сурж агаад тэгжээж хэдэн 100 жил тасарсан байсан тэр еврей хэл одоо устж үгүй болсон тэр еврей хэл сэргсэн байхгүй. А сэргэхдээ зүгээр нэг сэргээгүй. Одоо өнөөдөр Израиль гэдэг улсад шинжлэх ухаан бол Израилийн шинжлэх ухаан дэлхийд бол бараг толгой дээгүүр зөгч явж байгаа. IT инженер ч бүх талаар. Тэгээ тэр хэлийг яг ямар хэлээр явуулж байгаа гэхэд еврей хэл төр.
анх тэр хүүхдэд еврей хэл зааж хахад 90-50-ны зарим хүмүүс тэгжсэн гэсэн. Наад еврей хэлээр яах гэдэг наад бусад юмд хэрэлж чадахгүй ш та нар. Шинжлэх ухаанд байхгүй ш. Яах юм? Тийм шинээр үг зохиож те яах зүгээр байгаа хэлээр яриач. гэж ярьж хахад өнөөдөр өөрсдийнхөө соёлдоо эзэн босон хүмүүс толгой дээгүүр зогсож байгаа байхгүй. Өөрсдийнхөө соёл хэлэндээ. Монголчууд яаж юм гэхээр би одоо еврейд шүтэн бишээд ингэ дэмжиж байгаа юм бол биш. Зүгээр жишг сайн жишг авч байгаа. Монголчууд өнөөдөр яаж юм гэхээр компьютер гэдэг үгөөтэй гадаад үгээр нь хэрэглэж штэ. Та нар яагаад заавалчгүй юмыг хэцүү болгоод байдэ. Гадаад үгээр л хэрэглэж штэ. Ямар асуудал баг. Гэдэг юм ядуу сэтгэлгээтэй байгаа байхгүй. Монгол хэлээ баяжуулъя те зүгээр хадгалж үлдэх нь хангалттай биш байгаа байхгүй. Монгол хэлээ одоо сайн үйлж аваад тэрийг цааш нь хөгжүүлээд өргөжүүлээд яг монгол хэлийг цааш суур язгуурын те хөндлөхгүйгээр дээр нь дэвшил хийгээч. Ийм сэтгүүд одоо зүгээр бууз гэдэг хоол энэ те. Яг мэдээ яг сайн ярих юм бол монгол хоол уу хятад хоол уу сайн мэдгүй те монголчуудын дуртай хоол. Энэ уур амьсгал бол таарсан хоол. Бууцад нэг төрлөөр л хийдэг. Бусад улс орны хоолуудтай ингээ харьцуулаад үзэхээр монгол хоол яг тийм гоё харагддаг байхгүй үнийг хэлэхэд. Ингээ нөгөө Япон хоол, хятад хоол, Европын те одоо Франц, Итали хоол ч юм уу, Африк хоолуудыг ингээ хараад ингээ аймаг гоё өнгөлөг гоё үзэмжтэй юмуд байдаг. Тэгэл Mongolian food гэл Google-ээр хаагаад үзэхээр тэгээ нэг ууц, хуушур, бууз бодгмод тий. Сүйтэй байртайцаа. Гоё цойн гоё. Гэхдээ байгаа юмда битгий сэтгэл ханаач. Энийг улам сайжруулаад төвлөржүүлээч гэж би боддог байхгүй. Тэгэхээр бусад улс орноос суралцах юм юу вэ? Тэ? Шинэ санаанууд юу вэ? Монголын одоо уур амьсгал уургадаг өөр юу байна? Ямар уурмал байна? Ямар жимс байна? Ямар ногоо байна? Тэ? Адам олныхаа тэр яс нөө тэ булчин байна уу? Одоо энэ таван цолыг яаж илүү гоё зохистой хэрэглэж болох вэ? Тэр давс амтлагч яаж илүү гоёор өргөн хүрээгээр ингэж ашиглаж болох вэ? Гэх мэт энэ өдөр тутмын байгаа дэргэд байгаа юмаад нэг сайхан тордод аваач. Тэр чинь одоо байгаа юмдаа эзэн байхын л нэг шинж штэ тэ. Байгаа юмдаа битгий сэтгэл ханаач л гэж хэлмээр монголчуудаа. Тэгжиж л дэвшин шүү. За баярлалаа. Үнэхээр гой зүйлсийн талаар ярьж байна. Нэвтрүүлгийн төгсгөлд одоо нэвтрүүлэг өндөрлөх болж байна. За тэгээ төгсгөлд нь би Батүрөөсөө юу асуух гэж байна вэ гэхээр одоо мэдээж хүн болгонд одоо ирээдүгөө төсөөлдөг төсөөлөл байдаг. За магадгүй 10 жилийн дараах, 5 жилийн дараах нисдэг юм Баттүр өөрийгөө төсөөлөд 10 жилийн дараах Баттүрт одоо гоё үг хэлж дамжуулж энэ подкаст нүлдээгээч гэж хүсгэсэн. 10 жилийн дараах, 5 жилийн дараах Баттүрт хэлэх юм гэвэл одоо байгаа байдлаа бити мартаарай, санаарай. Би яг үнийг хэлэхэд бол тийм гоё хүссэндээ яг ингээд иймэрхүү зориг тавьсан ч гэсэн яг тэр зоригтой хүрч чадаагүй явж байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ уналт тэ одоо уналт гэж хэлэх нь одоо зөв үү буруу тэ хаанаас гарсан ямар нөхцөлд амьдарч ирсэн юу бодож явж ирсэн тэ тэрийг бити мартаарай. Яг тэгэхээр нэг сонирхолтой юм хүмүүс мартаад байт юм байна. Жишээлбэл чи 10 жилийн өмнө хэн байснаа сандгүй. Яг 10 жилийн өмнө хаана юу хийж исэн, юу бодож исэн, юу хүсэж исэн. Яг детальчилж тодорхой санахгүй шүү дээ. Сандгүй шүү дээ. Энийхээ бити мартаарай л. Тэг яг тэгэхээр тэнцээ чин зөндөх нөгөө цанглаа байт юм бэлээ. За. Тэг би найзынхаа ачаар одоо манай найз гэрэл сайхан гэдэг юм байна. Тэрний ачаар ингээд өөртөө нүр толж үзэхгүй. Би 4-5 настай хахтай юу хүсдэг гэсэн бэ? Тэг 8 9-тэй юунд дургүй байсан бэ гэх мэт бүх мэдээлэл ингээд бичгээд зөндөх мартсан байсан байл. Тэг яг ирээдүйд яг юу хаана очих ёстой гэдэг нь өнгөрсөнд байгаад байсан баг. Их сонирхолтой. Тэгээд яг өнөө цагт ингээл гадаа тэрэ гэж явж байгаа л тэг умартцсан. Тийм болохоор яг өөрийнхөө 5 жилийн дараах, тэг 10 жилийн дараах өөртөө бол
хаанаас ирснэ битээ мартаарай, язгуураа үндсээ битээ мартаарай. Тэ. Тэр банк санаж аваарай. Тэгээ итгэл, хүндлэл, сэтгэлтэй яваарай. Ер нь ямарваа нэг юмд хийж явахдаа чин сэтгэлээсээ хандах тэр хандлага битээ мартаарай л гэж хэлмээр. Баярлалаа. За давын өмнө бас нэвтрүүлгийн маань урилгыг хүлээж авч студид маань хүрэлцэн ирсэнд баярлалаа гэж хэлмээр байна. За баярлалаа танд гэлээ. За гэлээ. Яг хоо баярлалаа. За тэр яг хоо яриул дахиад юм болох гэдэг. Түрүү нөгөө нэвтрүүлэг өндөрлөн гэсэн шүү дээ. Тий. Тэгэхээр одоо нэвтрүүлэг ингэн гэсэн үг. Өндөрчлээ шүү дээ. Өндөрчлээ тий. Би бас өндөрчгөө. Тэгээд энэ яг утга санаа нь гэхээр урд өмнө яг ямар байсан? Тэгээ жоохон өөдөлсөн ба шүү дээ. Өөдөлж дуусч байгаа бол тэрийг өндөрлөн гэж хэлсэн бэл. Зүгээр нэг дуусах шүү дээ. Өндөрсөн. Арай дээрсэн шүү. Ахиц гаргасан шүү. Ахиц гаргасан шүү дээ. Тийм болохоор нэвтрүүлэг өндөрлөө. Нэвтрүүлэг өндөрлөө. За подкастын турш бид хоёртай хамт байж манай Нистэг Ямаа буюу Баттүрийн сонирхолтой олон гоё яриануд болоод за тэр өв уламжлал хэл соёлынхаа талаар мэдэж авсан бахаа гэж үзэг сонсогч та бүхэндээ найдаж байна. За ингээд дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай. За Юка 5 минутын дараа эхэллээ шүү. Бэлдээрэй.